Сайн байцгаана үзэгчдээ Mike Ta Friends podcast-ийн маань 48 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэнтэйгээ тулгаа гана. За ика 3 байна. Ее. Одоо энэхээ амрыгаар авчихсан байна. Зягээд 2 хоногийн дараа нөгөө нэг Tonight Show шиг те. За хүмүүсээ одоо тайваа. Нэг хүн ингэсэн барьсан байж дэх шүү дээ. За одоо алгадчихаа. Тэгээд тийж байгаа юм. Мах болыг ориг. Натурал. Чиус бүх юм юутай өстэй, зохиолтой өстэй. Тий. Тэ? Анханасаа орхоос ахуулаад зохиол явцдаг. Бага ажил авалт те. Тэр бэлдэх гэж. Бага тийм фейлдэггүй гэлдэгдэг үз. Тэнд 7 ногт нэг гард юм уу? Тийм л. Тэгэхээр ч бас хэцүү Бич мэн. үздэг юм аа. За. Мэн ч нөгөө Америкэн л яриад л та. За тэр яг хөө тэгээд та бүхэнтэйгээ Японы Гран Прийн те ревювэр уулзахаар 2-7 хоногийн дараа шинэ дугаараа бэлтгээд бид гурав бичээд сууж байна. Та бүхэн тухлан сууж таалан сойрох нөө. Өнөөдрийн дугаартаа болохоор яг өмнөх дугаарын форматаар те хурдан мэдээнүүд за 2-7 хоногийн дотор юу болов формулатай хамаатай юмнууд яриад за тэгээд уралдаан руугаа гол сэдв сонин хачин драма энийг зуурсан хадсан юмнууд юу байна та бүхэндээ ярина. За. Эхнийх нь нэлийн том мэдээ гэх юм бол бид гур бас нэг групп чат руугаа ёо гэж яваалаац те. Audi багийн team principal Jonathan Whitley ажлаа өгөхөр болсон. Үүнтэй холбоотойгоор бас нөгөө Aston Martin Adrian Newey өөрийгөө халсан. Team principal байжгаад Би чадахгүй байна. байсан те. Тим хоёр мэдээ гарсан. Тэгээд хүмүүс Whitley-г Aston Martin руу орох гээд Audi-гаас ажиллаа өглөө гэж яриад. Тэр Бараг зэрэг шахуулсан мэдээ өстэй. Тий. Ер нь Энэ нэг гинт нэг хоёр өдөр тэр шүүн гараа шараал тэгэл нөгөөдөр нь бараг official болчихсон тий. тэгээд энд яригдж ийн гэсэн юм гарч ирсэн ээ. Тэгээд гурлаа групп дээр яригдж ийн да гэсэн үнэн болцсон ба шүү дээ. Тэгсэн чинь official гараад ирсэн тий. тэр нэг хүн арай гэл задруулсан чинь те. Маа тэгвэл шоо зарлаа эцтэй. Өөрийгөө л амар юм ингэ төрөлөөл задлчлаа гэсэн чинь араас. Тэр тэгээд яагаад эсэлж юу? Хоёр тэрэн дээр юм харсан. Нэг хоёр л юу байсан. Эхнийх нь бол Whitley нэг англи хүн. Тэгээ ерөөсөө насаараа л англитай байсан хүн. Тэгээд гэрээсээ холж явах хэцүү гэдэг. Швейцар муухай байна. Тий. Дэндүү нартай уул Тэрийг нартай байна нэрээс бороо орохгүй байна. Юмны үнэгээ тавьсан юм шээсээ. залхихгүй нэг. Байгаль нь дэндүү гоё яваад явлаа. Сайн үнтэй. Тэгээд дараагийнх нь шалтгаан болохоор ерөнхийдөө энэ Binotto энэ хоёр чинь нэг юм хин дарга зэрэг нь мэддэхгүй тийм нэг юм. Тэгээ нэг ерөнхийдөө нэг зөрчилдөг байсан юм да. Нэг ингэ шийдвэр гаргахлаар үгүй энэ талаар нь ингэж хий. Нөгөө наа чинь юм штэй гэдэг. Бас нэг тэр бас нөлөөсөн юм шиг гэж бичсэн. Ерөнхийдөө бас нэг дарга зэрэг нь хөл толгойн олдохгүй тэгээд за байлээ гэдэг. Тэгээд одоо Aston Martin руу орж магадгүй гэл аяг хөшөөрөөд шүү дээ. Бараг орцсон юм уу? Би бол тийм л баг гэж бодож байна. Тэгээд ийм том хүний чинь тэр нөгөө gardening leave гэдэг өөр ажил дахиад формулад ажилт болох болт нь нэлээд удаан байдаг шүү дээ. Энд гэхдээ юу Уул нь шууд гартж байгаа болохч багийн доторх нууц мууц бүх юм мэдчихэж байгаа үстэй. Тийм болоо чи шууд оруулж би энэ дээр бас нэг асуугаад тэгээд нэг жоо хууж утсан байхгүй. Тэгсэн чинь хэрвээ нөгөө багт нь мөнгөний өгчих юм бол асуудал. Тийм. За яг манай имийг гээд задруулахгүй мэдээж ингээд шууд бүх юмыг хуулаад авчрах боломжгүй шүү дээ. Яг мэдээж ингээд жижиг сажиг юм ингээд дүр айлгаал хийх л байх л да. Тэгээд тэрнтэй дүүцгүүч одоо юу гэдэг юм мөнгөний өгчүүл болдог гэдэг. Тэр бол хоёр багийн хоорондын асуудал. Тэрийг зүгээр шийд мартуулах юм шүү дээ. март. Тэрийг төгсөөлөхын тулд нөгөө FIA-д бас нэг дүрмтэй юм яа л да. За ийм одоо мөнгөн дээрээ тохирч чадахгүй бол дор хажид тэдийг хугацаанд ажиллахгүй байх хэрэгтэй дүрмтэй. Тэрвээ мөнгөний ингээд өгчих юм бол асуудалгүй байлээ. Тэгээ өмнө нь юу байсан юм бэ лээ. Бас нилээдэн кейс байсан юм байлээ. Мөнгөний нөгөө шууд ажиллуулж байсан кейс байсан. Aston Martin-д юу л вэ мөнгө л. Ганц байгаа юм мөнгө өгөхөөс. Тэр яг тийм ч бодсохгүй. За зэн тэгвэл мөнгөөр л дугаа болгочих юм байна гэж бодсон. Тэгээд нөгөө талаас нөгөө нэг энэ Audi-гийн одоо нөгөө би нэр мартчих одоо CEO ч гэдэг юм уу те яг F1-ийг хариуцсан
бас ингээд өмнө чинь нөгөө нэг Zaid Макларен Zaid ирсэн шүү дээ. Тэгээд болоод явсан тий. Тэгээ энэ болгоныг ингээд айлуулах ингээд нэг шүүм гаргахгүйгээр одоо ингээд ийм хэрүүл болгохгүйгээр ингээд чимээгүй ингээд за окей нүрээд тэгж байгаа л яа гэд ингээд чимээгүй аргалаад байгаа. Тэгээд тэрнийх нь бас нэг юу юм бол гэж бодож байна. Том группийн имиж мэмж лээ. Тий. Сенсац гаргахгүйгээр ингээд за гэд эвтэйгэр салъя гэ тий. Нэгэн тал одоо зүрх сэтгэл чинь ингээ явъя гэдэг таглаа. Мартыг. Дуул манай хүн ч өөрөө тэр савбар ахт нь орж ирээлээ. Гоё бага бүрлээлээ. Ингээ гоё ойлгох тий. Ингээ багийн амжилтч дээшлээл. Тэнгүүд нэг би Netflix дээр л үзсэн л тий. Тэрнээс яг ямар хүн гэдэг нь мэдгүй шүү дээ. Тэрэн дээр болохоор яриадсан байхгүй одоо ингээ гоё хүн тий. Ингээ дандаа хүмүүстэй ингээ илгээр харьцдаг, нээдэг баг байнга оч тэрж Jones team шүү. За гоё шүү. Ерөөсөө тэгээд ийм байдлаар ч гэсэн одоо багийн эзэн байсан чи ийм байдлаар ч амжилтанд хүрч болно гэдгийг би харуулах гэдэг юм аа гэдгсэн. Тэгээд мэдгүй. Бас явчихгууд би гайхаад яагаад. Тэр нэг Флавио дээр хоёр л нэг хүний хоёр туйл байсан шүү дээ. Нэг сагүйсэн дэнгэр нөгөөд нэг чөтгөр. Ийм л болоо шууд хаалцдаг тий. Зайлш. Багийн эзэн бол ийм л байх хэвээр. Тэгээд нөгөөд шоо зүгээр тийм үгүй. Нөгөөт нь л өндөө аргацсан юм аа. Хаалгатаас наач. Тэгээд бас нөгөө хиний юу яриа байлээ. Витлигийн Jonathan Витлигийн улирал ихтгэхэд юм уу баг өмнөх уралдаан дээр Ауди бол одоо ингээд өсчөө прожект энд байгаа да би үнэхээр happy байна гэдэг. Тэгэл яг энэ дүрсийг оруулаад катлал. Ингэж хотлоо яасан юм бэ те гэдэг хүмүүс баг юмшлиг хийсэн. Чи энд яаж исэн юм бэ те хийсэн юм байна. Одоо Aston Martin одоо хөл лоо олохгүй одоо юу гэдэг яг тийм бас ийм дарга одоо энэ ийм хатуу хүн байхад илүү зөөлөх хүн хэрэгтэй гэж зүг шүү. Аль мөнгө өгч юм шүү. Тэ. Нэг бол Whitley дөхт би чамд тэдэг гэж үрж нэг сайхан босгоодох. Netflix-ээр гарсан шиг гос. Нэг шиг ааш гээл гэсэн нөгөөх нь тэгээд за аудит л чамд мөнгө өгч надад зүр явуулчих гээл. Мөнгөөр зодчих бас магадгүй. Цаагаараа хинч мэддэггүй чимээгүйгээр тий. Тэгээ нөгөө талаар нь юугийн халагдсан шалтгаан нөгөө бас юу гэж бичээдлээ. Одоо нөгөө хүний харилцаанд айгүй муутай одоо. Communication skill айгүй муутай гэх юм. Юу юм. Ярьж мэрж байгаа нь хүнтэй арга ивэ олцох айгүй чаддгүй гэнэ. Тэгээд одоо нөгөө сая ингээд Honda-тай болсон энэ проблемыг одоо ингээ аргалж байгаа нь одоо тий. Жишээ нь одоо Honda-го боли гэж шууд болчих чадахгүй шүү дээ. Одоо 22 3 жилдээ. Тэрэнд ингээд зохицуулаад чи би юу ингээд хөшөө ингээ ингэх юм байхгүй ингээ шууд Honda-ро инглээ чи инглээ. Одоо бараг л өнөө маргааш боли гэж байгаа юм шиг ингээ харилцаагаа бүр тийм төвшөнд аваачсан гэдэг байхгүй. Тэгэхээр бас тэрнээс болоод нивийг болиулах шалтгааны нэг том шалтгаан. Өгж байгаа ярилцлагууд нь ч гэсэн арай л өстэй. Шууд Honda-га бүр зүгээр. Хамгийн машин тий. Яачлаа гэдэг. Энэ супер машин гэсэн баг чачи гэж хэлсэн. Хог дээр гаргаачих юм авчлаа чигээл орлоод. Aston Martin ярьж байгаа юм чинь тэгээд бас Aston Martin яг ганцхан Honda проблем юм уу гэхлээр үгүй гэдлээ. Одоо бас нэг амар том асуудал байгаа нь эргэлтэн дээр 3 дугаараар яваад байна гэдэг. Тэр бол aero асуудал. Одоо жишээ нь формулагийн машин чинь бол одоо өргөдөд байгаа юм. Тий, одоо ингээд баруун дараад эргэхээр ингээд баруун уртлын дугуун ингээд газартай барьцалтгаа заримдаа болж мэлээ. Тийм одоо aeroгийн бас юм том асуудал байгаа. Ганцхан Honda-гийн бас проблем биш. Тэгэхээр зөндөө тал талдаа анхаарах юм их. Тэгээ тэр бол баг л формулагийн инженерүүд бол хамгийн бүдүүлэг одоо талтаа юм те. Одоо механик грип, механик газартай барьцлсан 4 дугуй айл болох. Таалтчиж зүгээр байх хэвээр юм баг ингээ Aston Martin байхгүй байна гэдэг. Хамгийн наад зах энгийн асуудал. Энгийн юм хүртэл болохгүй байгаа гэж яриад байгаа юм лээ. Ямар сандаа нөө Ботас илүү уралдааны дээр яс өгчээсэн. За манайхан ямар ч гэсэн Aston Martin хордон байгаа шиг. Тэгчээ. Жоо яачлаад. Тэрэнд энэ Формула 1 машин биш байсан чи хурдан байх юм шиг. Энэ нь бол тэгээд Whitley ярьсан чинь шууд залгуулад юу ярьчихдээ ингээд одоо Aston Martin руу орж ийн гэж шүүн байгаа. За тэр бол мэдээж ингээд номер 1 кандидат байгаа тий. Одоо Aston Martin руу орох. Тэнгүүт Aston Martin дээр бас яригдж байгаа дараагийн нэг хүн бол хэн байсан? GP байсан. Улирал эхлэхийн өмнө ерөнхийдөө GP бас явах гэдэг нэг шүүн байсан. Тэгээ яг нэг хэсэг чинь бас нэг юу уралдаанд ирж мэрхгүй байгаа ч тий. Тэрийг бас яах гэдэг нэг л. Тэгээ шүүн гарсан. Яг тэр ингээ өнгөрцөн. Дараагийн нэг том кандидат нар мэдээж хоорнор байсан тий. Тэгээд
яг Horner гэж ярьсны нэг дараагийн 7 хоногч л одоо энэ ярьж байгаас нэг 7-оос 10 хоногийн өмнө бас нэг мэдэн дээр гарсан байсан. Харин ч эсэргээрээ Ньюи Horner-ыг ирэхийг бүр болиулсан гэж ярьдаг. Юм магалж чадах. Тэгээд ерөнхийдөө яг нь Horner ирээд бас ингээл бааз маслаа танилцаал ингээл яваад байна гэдэг яриа гардчихжээ. Яг тэр мэдээж ингээл ирсэн хүн тийм мэдээж танилцуулал юм тэгсэн баха. Гэтэ арын алгаараа хин дээр орстрол дээр завгүй sorry баггүй. Би наатнаас ч салж ирж байгаа гэсэн. Тэгээ болиулсан гэж нэг юм яриа байгаа. Шуум баг. Тэр бол байх магадлал өндөр баха тийм баг тий. Тэгээд дараагийн нэг хүн болохоор мэдээж түрүүн юу хинээс Заабраас гараа явсан айдл баг тий. Ажил хүн баг. Тэгээ иймэрхүү кандидатууд бас яригдж байгаа юм л. Тэгээ яг нь миний бодлоор бол тэгэл угаасаа ойлгомжтой л ах л та. Үетлэл ярих баг. Тийм л ах тий. За манай үзэгч бас тий Астон Мартин Джонатан Витлийн талаар манай Астон Мартины фэнүүд байвал. Шинээр бий болсон фэнүүд. Тэгээ Аудигийн фэнүүд байвал доор бас тий ягаад юу харамсалтай юм болов уу, ашигтай юм болов уу. Тэгээд Матио Бинотто буцаад багийн тим принципл Аудиог болж байгаа юм л тий. Аудигийн фэнүүд баг муу мэдээ юу, сайн мэдээ. Феррарид байхдаа бас л муу байсан мэт тий. Тим принципл байхдаа. Уу яг бас юу гэдэг нь шүү дээ. Бинотто ч нөгөө яг нэг хөдөлгүүр хийдэг хэсгээр олон жил өнгөрцөн. Тэгэхээр бас Ньюи шиг бас юм жоохон юу муутай. Тэг инженер талын юмдаа аюу сайн. Харин тэгээд принципл болохоор баларч тарин тий. За дараагийн мэдээ Фернандо Алонсо энэ 7 хоногт болсон гэдэг баяртай мэдээ байгаа. За тэгэхэд Монголын бүх амар төлөөлж хэлээ тий. Тэгэл юу болсон те нөгөө нүб хэлж дооч гэдэг шиг. Алонсото баяр одоо 46 байлуу. Үлээ. Хамилтонаас нэг ах хэвчээ. 45 2 ах. 44. За тэгээд ер нь бол нэлээд шүү. Тэ бүх анхаарлаа одоо уралдаандаа зарцуулдаг байсан бол Алонсо одоо гэр бүлтэй болд гэр те. Бүгдээ. Айгуу сайн юу юм бэл ч те. Албан ёсны гэргий биш юм бэл ч те. Харин тийм. Би байгаад. Тийм. Алонсогийн нэг үг байдж тэ нөгөө нэг хэнийг Шумахерыг гүйцчээ те. Та ингээд яагаад Шумахерыг ингээд торомзоо төрүүлж гიშгэн гэж бодсон бэ гэсэн чи тэр гэрт нь 2 хүүхэд байгаа. Надад бол хүүхэд байхгүй учраас алдах юм. Би итгэлтэй байсан. Тэрийг төрүүлж торомзоо гიშгэн гэдэл би итгэлтэй байсан. Яагаад тэгэхээр гэрт нь ихнэр 2 хүүхэд нь хүлээж байгаа. Би бол тийм байхгүй гэдэг. Тийм ярьцлага байсан. Тэгээ одоо өөрөө нөхөр хүүтэй болсон юм лээ. Жижигхэн Фернандо. Энд дээр би яхаа зүгээр нэг тань мэдхэн талаас их юм аашин. Сонирхолж хэлэхэд одоо Итали, Испани төрт ерөнхийдөө нөгөө гэр бүлийн хөл аяга хатуу байдаг. Ямар нэгэн байдлаар одоо гэр бүл болчихоо хүүхд мөхт болж салах юм бол ерөөсөө баг 70-80% ингээд эхнэрийн талд шилжиж дээ. Хөрөнгийнх нь. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө бас ингээд яг болдгоо юу гэдэг лээ хөрмөх одоо албаасаар батлуулах энэ төр жоохон тийм хүлээцтэй. Грейд гэжтэй те. Принап. Don't look at лаатстэй. Локаг ингэсэн юм шүү. Мөнгө хажцаа. За тэр яг. За дараагийн мэдээ болохоор энэ Максиг ямар уралдаанд оролцсон бэ гэсэн мэдэхгүй байна. Гэхдээ эндүрэнс нэг тий одоо Нюрбургрийн дээр тэрэн дээр болдог оролцсон орсон шүү дээ. 4 цаг уралдаан. Юу л хэдэн цаг уралдаан гэсэн юм бэ? Тэр наарах. Төрүүллээ гэж харсан хасагдлаа гэдэг юм. Тэрийг л одоо ярих гэдэг нь тий. Тэгээд төчнөөс 3 жолооч ээлжиж юм шиг тий. Ямар ч тэгээд удаан цагийн юм байсан баха. Тий, ямар ч сан Максос гайхал тэнд очиж Пол авсан мөлий тий. Шууд тэгэл голоор нэг гүйцэтгэл явуулсан. Ингээл явуулдаг л ч тэрээс. Ган дээр бичлэг харж тийм биш. Ерөөсөө голоор нь чихэл. Нөгөөдөл нь дотороо гадаараа ч манаа зүгээр гайхаад би та юу их удаад байгаа гэж байгаа шүү. Бүргэд мэдгүй гэдэг. Ядж яхад Мерседес те. Мерседес багийн нисгчээр оролцоод тэгээд төрүүлсэн гэхдээ багийн алдаанаас болоод хасагдсан мөлий. Тэр юу гэсэн бэ? Ашиглах ёстой дугуйнаас илүү дуу ашигласан гэсэн юм. 14 сет дугуй ашиглах ёстой 15-ыг хийгээд нэг илүү ашигласан гэсэн. Тэгээд тэр тоог нь бодо бүртгэдэг хүмүүс л алдаа гаргасан юм байна. Тийм баг тий. Тэгээд хасагдсан. Гэхдээ
Тэр тэгээд төрүүлсэн дугууныхаа нуу эсвэл угаасаа мандаг байсан юм мэдгүй тэгээд яасан тийм болсон. Тэр уралдан харахад бол арай дэндүү лээ. Би бол гайхсан. Машинууд нөгөө ийм хол зөрүүтэй юм уу эсвэл максим хол зөрүүтэй юм уу? Зүгээр голоор нь л яваад. Тэр өөр юуны машинууд биш үү? Хамт яваад. Өөр сэр уралдаа тэднийг алж үзэж байгаа л гэдэг. Арайч. Гаднаас арай тий. Гаднаас харахад л яг адилхан харагдчих тий. Хүрхүүлтэй л. Тэр сашин үл адил нар явжсэн тий. За тийм болсон. За дараагийнх нь болохоор Японд 2 баг special delivery гэсэн үү? 3 ч байж магадгүй. Энэ Williams-ус жоох өөр болсон яваадсан уу? Haas бол нэг Godzilla-гийн юутай зурагтай юу байсан мэлээ. Mercedes болохоор урдаа нэг тийм бас аним юу юм. Тийм нэг уртлын нүдлээ ойлгоогүй. Тэгээ Williams бас нэг жоох өнгө өөрчлөлт нэг ногоон шармар өнгө оруулсан юмсан. Тэгээд тэг хамгийн гоё нь рейсинг бүл. Тэр Рейсинг бүл болохоор тэр нэг гоё зурдаг нэг эмхтэй юм байсан баха. Би нэр марчиж. Тэрнтэй хамтарч зураг хийсэн гэсэн. Одоо ийм байгаа нэг. Гэтэ мөнгө аюу хоорондох юм аюу харагчлаа. Одоо энэ шиг. өөрийнх нь улаан гоё хооронд зөрчилгөө аюу харагч. Тэгэхээр яг л нэг тийм мэрэгжлийн хүн зурсан харагдаад байна. За тэгээд тэр зургнуудыг бас саяны ярен дээр ингээд те тавраар оруулчих. Тэгээд манай үзэгчдээс аль нь гоё харагдаж байгаа талаар те. Яг ингээд нөгөө багууд тусгай ой юугаа те мэдхгүй үзэгчтэй юм бол те тусгай ой юм уу эсвэл тусгай нөгөө нэг яг хом одоо гэрийнхаа спонсорынхаа байдаг одоо уралдаан дээр ч юм уу те ингэж анхаарал хандуулж гадна машиныхаа буудлагаас үлдэх те. Чин Ferrari одоо 1000 дахь уралдаан ч юм уу те. Тэгэл 75 юу лээ нэг өөр өнгөөр янз бүр солидөг те. Одоо McLaren Miami дээр үлээ 1000 нэрж байгаа юм байна. Одоо 2 дахь баг болж байгаа юм лээ. 1000 дахь Grand Prix гэж байгаа. Тэрэн дээрээ галзуу юм хэлэгдэжтэй. Тэгэхээр яг тиймэрхүү ийм үйл явдал тохиолдуулаад хийдэг. Тэгээ саяны Японы Grand Prix дээр бол те багууд их нэлээ олон баг. Арьсаа өөрчилсөн. Хувцаа юу гэх те. Нүур будалтай гэх юм байна. Мейкап өөрчилсөн. Бас эмхтэй үзэгчтэй. Бас маркет. За тийм байна. За дараагийнх нь болохоор манай үзэгчтэй одоо 4 билүү 5 мембрийн нэг анкад исэн. Бас бид нөгөө Discord группээр зураг илгээсэн те. General chat руу зураг илгээсэн байсан. Чекотэй. Чеко Перезтэй зураг авахулсан байсан. Таарсан байлээ. Гоё шүү дээ. Тийм гоё. Тэр яг албаар таарсан уу? Санаандгүй таарсан уу те? Санаандгүй бол бас амар тийм. Шоо шок. Тийм. Тэг баг санаандгүй таарж байгаа тохиолдол ингээ хараад яг зүг байхгүй бах эхлээд бодох бах тийм. Шууд бодох тийм мөн үү биш үү? За юу ч гэсэн авахулчих. Дараа нь нөгөө тэмдэгт угаасаа сурцсан. Андороо зураг авах. Тэр нэг ориг чек байсан. Ориг байсан нөгөө. Тийм нэргээ хийж байгаа тийм. Тэгээс нөгөө Японы Grand Prix үзсэн байлээ те. Тэгээд үзсэн сэтгэлээ бас бустайгаа хаваалцж болно. Тэгээ нөгөө фэнтези ингээл хин хэдгээрэн дарж ланда дэссүү гэлгцэн. За энэ Японд идэг юм бах та гэж яг бодчихсон чинь нэрэл юм байлээ. Тэр гой зураг байлээ. Манай үзэгчдээс те. Discord-о нэгдэг хүмүүс байвал нэг дээрээ. Маахи ч одоо 1000 гаруй савтай 1100 subscriberтэй. Discord бол нэг 360 memberтэй лөө. Тиймэрхүү байлээ. Тэгээ манайхан Discord-о нэгдэж болно. Fantasy-тай бас одоо нэгдэж болно гэж. За надад байгаа хамгийн сүүлийн мэдээ нь болохоор Формула 1-ийн одоо машин шиг хэлбэртэй шоколад KitKat гаргаад тэгээд 7 тонн нь 12 тонн хулгаад алдагдсан гэх. Тийм мэдээ явж исэн. Тэгээд мэдгүй яагаад хаанаас ч юу хинч булгаас мэдгүй ямарсан нэг тийм юу болгоод л. Тэр баг машинтай хамгаалсан шүү дээ. Том фүүртэй. Би нэг юусэн сонсоо. Би нэг юусэн сонсоо. Би нэг хин шиг нөгөө хаана хулгай гэдэл. Мэдгүй. Fast and Furious шиг гараад Том Торетто гарч зүгээр family гэж үгдэн. Дээгүүр дугаар дэж байгаа. Тэгээд яг нөгөө Circuit Game гэдэг Монголд нөгөө watch along хийгээд хүмүүс бөөндөө үзээдсэн шүү дээ. Тэрэн дээрээс яг нөгөө KitKat-ийн нөгөө юм яг формула машин тараасан юм бил. Яг тэр шоколад. Тэгээд сая Япон зориулаад юм уу эсвэл KitKat формултай хамтраад айгүй их үйлдвэрлэсэн бил. Тэгээд тэрэн дундаас нь тэгээд амар хүмүүс суулгаад алдагдсан гэдэг нэг тийм сонио мэт яваадсан. Тэгээд зүгээр сонирхолтой байж магадгүй. Нөгөө талаараа яг формула нэг улам томроод одоо бүр хоол хүнс рүү орчтой. Нөгөө зүгээр
зүгээр PR байл яг уу. Муу мэдээ те. Сайн ч мууч PR. Зүгээр KitKat энэгээрээ зүгээр өөрсднийгөө те. Хотлаа алдлаа тэр хулгаад алдлаа. Тэгснэ араас нь ямар ч цагдаад мэдгдсэн юм байхгүй те. Нөгөө цагдаа араас нь хулгаал юм чи араас нь хөөстэй цагдаад мэддэх хэвчтэй те. Тэгтэл тийм байхгүй хулгаад алдлаа. Тэгтээ зүгээр. Ойнараа. Тэ амттай байсан бол тэгж үгээ те. Американ series. За. Ургуулсан бодгоч. За тэгээд манай үзэгчдээс тэр талаар нарийн мэдээлэлтэй юм байл те. Комментэр үлдээгээрээ. Бүдүүн мэдээлэл. Тэгээд бас тэрнээс идсэн хүмүүстэй ямар амттай байсан. Тэгэхээр хулгаалах юм уу? Хулгаалах хэмжээний байна уу юу? Заруулах хүн авахаар байна уу? Надад бас хит байна гэдэг. Өөрөөсөө шоколад зарна шүү. За, надад байсан хэдий 7 мэдээ. Нэг мэдээ үлдсэн байна шүү дээ. Юу? Max. Тийш те. Нэг сүүл нэрэл бас гоё юм шүү. За, тэгье. За. Би зөвлөнийг хитгэн гүйлгээ явуучих. Саяхан нэг хэдэн 7 өдрийн өмнө нөгөө Мадринг одоо Мадридэд Формула 1 9 сурлах гээд байгаа. Тэрний зураг гарцсан бүр юу ч бэлэн биш вэ гэж шүмлээд байсан. Тэнгүүд юугаа гаргасан бэлээ. За бид нар замаа тавьж байгаа. Зүгээр агаар хариу мэдээд тавьсан бэлээ. Тэгээд бүх юм графикийн дагуу явж байгаа. Ямар ч юм асуудал байхгүй гэдэг. Тэгээ баахан хүмүүс ингэ зам тавьж байгаа зураг тавьсан бэлээ. Цаа тэр тавьж байгаа хүмүүс зэрэг нэрээ хэттүүл зохой дээ гэж. Гэс хэттүүл. Тэгээ мангар олон тийм хэттүүлчихсэн. За тэнгууд дараагийн нэг мэдээ нь болохоор өнжиж байгаа нэг 2 гран приг уулна Австралийн Аделаид хот бас авъя гэж ирсэн мөлий. Өмнөх Мельбурнээс өмнө уралдаанаас энэ хотод болдог байсан. Тэгээ яг ерөнхийдөө мөнгө төгрөгөн дээр тохирч чадаагүй байсан юм шиг үлээ. За дараагийн нэг мэдээ яг Японы гран при болохоос өмнө одоо машина эвдсэн одоо өртөг гэх юм да тий. 2 дүн тий. За энийг орол Антонелли нэгт явж байгаа. Ерөнхийдөө $907,000 үнэтэй. Одоо эвдрэл гаргасан тий. Хоёрт нь бол Piastri 641,000, Хажаар 574,000, Verstappen 350,000, тэгээ Perez 210,000 гэдэг. Тэг ингээ хойшоо хүмүүс байгаа. За ерөнхийдөө одооны байдлаар ингээд төхүүлээд бодсон бол нэг 3,500,000 хавцаа юм хүмүүс машин эвдсэн нь яг өөрсдөө эвдсэн тий. Тэгээд яг дунджаар нэг хүнд нэг $300,000 эвдэл одоо ногдож байгаа юм билээ. За нэг юм байна. Антонелли аль нарийн тэргүүлээд байгаа юм шүү дээ. Бүх юм бол юмдаа сайн гэж. За тэгээд нэг юм мэдээ байгаа. Энэ Red Bull-ийн бас нэг олон жил ажилласан туршлагатай нэг инженер бас ажлаас гарч байгаа юм билээ. 12 онд Vettel Сингапурт төрүүлэхэд хамт ингээд подиум дээр гарч марч ирсэн бас тэргүүлэх хэмжээний инженер. Тэгээд гарах шалтгаан гэсэн чинь яг энэ юун дээр бичснээр бол багийн уур амьсгал аюу токсик хог юм байгаа гэдэг юм хэлсэн байл. Тэгээд үний модлаа юм мэдгүй. Ямар ч гэсэн ингээд бараг 19 жил ажилласан юм гараа авч байгаа. Бохоо. Багийн байгаа байдал ч уусаа рил таргалж харуулж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө ингээд эзэн насраад ингээд толгой нь хоёр угаагдаал хоорондоо шүүхтэл хоорондоо халагдаал те. Ингэсэн тэгээд одоо яг их карта авсан ба Дитрих Матешиц те. Насарсны дараа одоо хүүн одоо юу авсан байгаа шүү дээ. Одоо өдрлөг карта авсан байгаа. Тэгээд энэ хэвлэр бичиж байгаа юу болохоор ерөөсө хүүн бол нэг тийм Формула 1-ийн тийм амжилт нэгт сонирн биш. Нөгөө мөнгө эргэлдэх одоо хөрөнгө оруулалтаа нөхөж байгаа. Тиймд илүү нэг ач холбогдол өгөөд байгаа гэсэн нэг тийм бичсэн байлаа. Тийм болохоор нөгөө нэг яг инженер хүн чинь одоо гол зорилго юу төрүүлэх шүү дээ. Тэгээд гол акцент нэг тий өөр тийшээ яваад байгаа болохоор ерөнхийдөө жоох ингээд баг жоох сонин болоод уур амьсгал сонин. Тэгэхдээ аав нэгэл хүүхд тохтон дагуулаад ингээл ирээл ингээл дэмжимжээ. Хүчээр авч явсараагаар дургу болох хайцсан. Танаа нөгөө Илкан шиг юм шүү дээ. Тэгвэл нэг том бас тийм магадгүй. Бизнес тал руугаа хөгжсөн. Спорт орно биш. Багаас нөгөө юу руу явуулаад бизнес сургууль гэл ингээ явуулсараагаар бүр ингээ нерд болцсон. Тотал ажилтдаг. Тий.
Окей. За нэг надад бол нэг иймэрхүү юм. Угаасаа баг нэг ингээд одоо юу гэдэг үнд суураараа бүр ингээд хом гिचглээч одоо хүн болгон л энэ тэнд байр сууриа хайсан одоо нэг юу гэдэг лээ монголчууд яг даваа босгоод ингээд тий тиймэрхүү байдалтай байгуулахаар бүгд токсик л байгаа л та яаж токсик биш үү гэсэн юу бол байхгүй шүү дээ. Үрээ эвдүүлсэн шаргалж шиг. Одоо даргаандаа солигчлоо бүх чиг хандлага нь өөр болчлоо хүмүүс өөрснөө ч яхаа мэдхгүй уртлаа хийгээл явж идэв тэгтэл ард дуур нэг өөр юм яриад тэр тэгсэн гинэнгүүд нь яагаад гэл би одоо яах вэ тэр чи яг тиймэрхүү байдалтай л байгаа бах тийм Cadillac Audi гэсэн имэйл ирээлээ шоноош орж тэгэхээр яг л токсик гэдэг бол би тэрэн дээр бол баг үнэн бахуулж байна. Гэтэ угаасаа 22 жил ажилласан гэдэг чинь угаасаа тэгэл хүн бас жоох үүддэг байх л та тий. Бас магадгүй. Нэг газар ингээд Wheatley ч бас тэгээд даавар зэрэг орсон гол шалтгаан гэж одоо ингээд дээшиг ингээд угаасаа дээшлэх зам байхгүй тэгээ одоо өөр баг ролоор идэг. Хорнерын бүхсаа гэдэг. Ингээд л ярахаар. За энэ чийзээ шалтгаан байна гэдэг. Тиймэрхүү шалтгаан байж магадгүй л тийм. Уг нь Хорнер явхад Wheatley байжсэн бол яг гоё залгамж болгосон тий. Яг төрүүлээ гараа авчихсан. Арай л болоогүй. За сүүлийнх нь Max Verstappen Японы Гран При хэвлэлийн баг хурлаас сурвалжлагчийг хөөж гаргаваа. Энэ нь болохоор Garden сэтгүүлх юм уу вебсайт юм үү? Сонин баха. Бүр тийм сонины сэтгүүлчийг англи нөхрийг хөөж гаргасан. За шалтгаан нь болохоор өнгөрсөн жилийн Абу Дабигийн Гран Пригийн дараа за та Спанд гаргасан үйлдэлтэй одоо харамсаж гин үү? Одоо ингээд улиралт дуусаа та 2 оногоор хожигдсныг бодоход та одоо тэр үйлдэлтэй харамсаж гин үү гэж асуусан. За тэгээд тэр үед нь бол Макс нэлээд уурлаад бит ингээд энийг асуугаад бит над руу тэнийг инээгээд байж гэн. Тийм болоод өнгөрсөн тэгээд дахиад нөгөө сурвалжлыг харж чадахгүй бит ингээд нэг юм дээр одоо ингээд акцент дайраад тэгээд. Тий. Тэгээд тэр сэтгүүлчийг дахиж хараад тэгээд зайлг шууд таниад юус дуурхаа болцсон тий. Би энийг гарахаас нааш юм ярихгүй гэдэг тий. Яагаад нөгөө Абу Дабигаас болоос тийм. Нөгөө асуулт асуусал тийм. Чи тэрэн дээр тэгээд ямар гомц зүр тийм гараа. Тэгэл ерөөсө гараа гар. Йоо get out гэл тэгэл нөгөөдг нь гаргасан юм байлаа. Тэр тал дээр хоёр ямар өөрөө ч нөгөө одоо юу гэх юм сэтгүүлч манаас нөгөө бусдыгаа хүндлээд гарсан л л дээ. Одоо за энэ байдлыг аваа явах юм бол бүр бас утга алдах юм аа. Тэрэн дээр тэгтээ тэгээд за гана. Арай л яг битрүүлсэн л жоо. Одоо яг одоо тэр хүнд ууралснаас гадна өөрөө ч амар тийм стресстэй. Бүх юм нэгдсэн гэх юм уу тийм машин болохгүй, юунч болохгүй ингээл яг тийм багт нөгөө нэг өмнө хар трауманууд дараа нэгээс энэ одоо юугаа хийж байгаа. Шууд яг зүгээр хамаг уураа зүгээр тэр хүн зүгээр яг турхан стрессэл тэрэн дээр л гаргацсан. Тэгээд өөрөө ч бодлогогүй л хийсэн баг. Гэтэ жоохон буруу үйлдэлээ. Нилийн буруу үйлдэл. Би бол Максийн ер нь бол буруу өөрөө чинь имиж нь бол ингээд хамаагүй надаа юу ч наалдахгүй ер нь төрлийн имижтэй хүн шүү дээ. Одоо би тухайн үедээ хариулахдаа ч гэсэн хамаагүй чинь бүтэн үйлдэл болоод өнгөрч байгаа. Яг үүндээ дотор нь бас харамсчлээсээ багтай тэр юм да. Яг зургатаар гардаг имиж нь болохоор ингээд гүүг тэр хамаагүй тэр 24 уралдаан болоод өнгөрч байгаа юм гэж хэлсэн мөртлөө дотроо бол яг тийм биш байсан баг. Тэрийг одоо сая харуулчих жоохгүй өөрөө. Тэгээд бас жоохон ингээд нөгөө өс санах юм те Макс нэлээд жоохон тийм зуудаг те. Зоодлог хүн тийм. Тэрийг л ер нь бас харуулчлаа л да. Одоо нэг дайсан болсон бол одоо мартахгүй гэдэг юм бол. Тэг ямар сайн даа тэгэл тэр Барселона дээр Раслыг маяг гаргаж байгаа шүү дээ. Яг өстөө үлдээсэн чинь нөөтөн дээр нэг хүн гарч өстөн болоо тэгэхээр за би чам байна. Гэтэ эн чинь бас юу шүү дээ нөгөө нэг бас жил хагас юм жилүү те нөгөө нэг англи сэтгүүлчид нийлээл бас ингээд бүгдээрээ Макс руу биш ээ. Тийм 3 он биш ээ. 2 онд лөө нөгөө нэг юу яадаг чинь Абу Даби дээр авраг авдаг чинь манаа Луисиг ягаад бүгдээрээ дайраал барьж ичг гэлээсэн шүү дээ. Тэрнээс хойш юу жоохон юм Британи юунуудтай юу болсон шүү дээ. Тэг өөрөө ч уусаа яг нэг төрүүлсэн чинь надад нөгөө Британууд хайцсан тийм жоохгүй юм л үстэй. Тийм тэрэн дээр тэр бас жоохон юу байсан баха нөлөөсөн л бах. Тэгэл идэрл ядаргаатай ингээл нэг яах гал. Яг хүний муудж байгаа юм шиг ядаргаа. Ер нь жоохон бифтэй тэгэл тэрэн дээр нь яг одоо бүх стрессний тэрэн дээр яг гараалаа ингээд
хагарч байгаа батгах шиг өхөн гарсан. Яг харагдчих. Тэгэл шууд тэрний хөөж хараад за хэлээ жоохон дотор нь тавьширсан баха. Тэгээ тэр нөхөр бол баг дотор байжсанаас илүү ингээд гоё юу авчиж байгаа те баг PR авч. Нэрхэндээ энэ ч юм хүн яадаг ингээд те. Тэгэхээр болоод энэ болж нь шууд. Гарангууд тэгээ тэр оройноо бас нэг артикл бичсэн байсан л та. За би ингээл ерөнхийдөө ингээд Максыг ингэж дүүйлгэж муулзуулж магтдаггүй ерөнхийдөө ингээл төвийг сагс юу байдаг мэдэг. Намайг яагаад ингэж ойлгохгүй юм бэ тийм шүү. Тэр гэхдээ бол бас нэг айхтар бол юу асуулт биш шүү дээ. Хүн болгоны баг асуумаар байсан. Асуумаар байсан. Тэр хүн л асуулт гарч. Одоо сэтгүүлчин тэр хүн яах гэж одоо тэнцээ байгаа юм те. Яг одоо толгой олж идж байгаа ажил нь л тэр шүү дээ. Тэгэхээр хүнээс заавал тийм яжилсан асуулт асууж тэр чинь цаашаа гаргана. Тэгээ тэрүүгээрээ одоо юу гэдэг цанигаас одоо мөнгө авдаг тэгэхээр чинь яг л адилхан шүү дээ. Макс төрүүлэх ёстой төрүүлдэг шиг нөгөөт нь тэр тийм асуулт асууж байгаа тэгэл. Тэр хувийн амьдралын асуудал шүү дээ. Тийм аль аль нь ажиллаа хийж байгаа юм чинь тэгэл тэрийг ойлгох ёстой байсан. Тэгтээ тэгээд одоо ямар хувийн бүр юм орсон биш. Тий. Тэр бас тэгээд тэнийг асуултууд дундаа дүүрч тийм дээр өөр орж асуулт шүү дээ. Зүгээр л асуулт тий. Та одоо харамсаж гин үг хэлээсэн тэгээд зүгээр л хариулаад өгч байсан дээ тий. Тэгээд зуулгасан. Надад бас ингэж харагдаад байгаа нэг. Жишээ нь нодлон иймэрхүү асуулт асуусан бол бас гайгүй байх байсан байна. Яагаад тэгэхээр бас нэг дунд нь ялж малаал те пол авч маадаг. Одоо яг нөгөө нэг юм дунд арын нөгөө нэг юм ямар ч тийм гэрэлгийг авахгүй. Тэгээ бүр яг юм ингээд дэлбэрх гээд ингээд юм байгаа л. Тэрний л илрэл болов гэж байна. Тэгвэрс дотор нь байгаа юм чи өөрөө яг юу гэдэг машины хөгжлийг мэдж байгаа хаана явж явах вэ дараа одоо яаж хөгжих үү гэдэг ирэнд харагдах. Тийм ирэнд харагдах бол яг тийм бараа болч ирсэн тийм. За тэгээд энэ бол Максийн өвшөө авсан одоо бидний мэдж байгаа юм уу те одоо 1 2 3 дахь тохиолдол. Хүмүүс бас нөгөө Чекогоос өвшөөг авсан юу яриад лээ 22 оны Бразил лээ те. Монако дээр албаар ослыг гэдэг нөгөө яадаг те бариа тавьж өгөө Чеког 2-т оруулалт. Drivers Championship дээр 2 руу оруулаач гэсэн ч юм аа гэж хэлдэг те. Тэгэхээр бас ер нь тэр бол яг эхний уралдаанаас хойш 6 сарын дараа болсон юм бэлээ. Өчигдрийн бол яг нөгөө асуусан асуултаас 4 сарын дараа болсон юм лээ. Тэгэхээр ингээд Макс л нилээ одоо мартадгүй те ийм юутай хүн гэдгээр ингээд дахин харууллаа гэж мартадгүй. Гран прига ярьчаад гэхдээ Макс руу буцаад ирж. За ингээд түргэн мэдээ байна. 30 минут болчихлоо. Тэгээ та бүхэндээ сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд 2-7 хоног өнгөрсөн учраас бас ярих нь л олон сэдв байлаа. Яриа гоё нэг дэлгэн рүү яриул бас зүгээр санагдав. Тэгэхгүй ингээд нэг юм хальт тавчаад ингээд зарим хүмүүс яг юу яриад өнгөрчөө гэдэг ойлгодгүй юм. Тэ бас дээр нь бас гурлаа юм чинь 3 үний нэг сэдв чинь 3 болгож яриа шүү дээ. 3 талаас нь ярихтэй л чи яач хөө. Яс энэ подкастыг сураад байна. Чог чэлж яллаа. Нэр ямар сандтай ингээд ийш тийш юм ярихлаар ингээд бүр ингээд дэлгэр ингээд тойроо амар тэгж ярьдаг болсон байна. За үзэгчтэй гэж байна. За тэгээд Японы Гран При эхний сэдв рүүгээ оръё. За хамгийн эхнийх нь болохоор Оливер Берманы ослын тухай болон 26 оны FI regulation-ы тухай. За одоо яг уралдаан нөгөө Японы Гран При өөрөө нэг айхтар сонирхолтой болоогүй учраас эргэн тойрны тийм медианууд тэр нөгөө ослол дээр их төвлөрөөд байна л да. За яагаад Берман ослдох болов? Тэгээд энэ нь одоогийн 26 оны regulation-тэй ямар холбоотой вэ? Тэгээд яг уралдаан дуусны дараа жолооч тэр нь гол ярианы сэдв тэр болсон юм уу? За Макс хэлээлсэн, Норс нэгдсэн, Алонсо хэлжсэн, Сайнз бүгдээр одоо дуу нэгтэйгээр ийм юм болно гэж ингээ бид нар хэлээлсэн. Одоо яг нөгөө нэг тий. Макларен бас хэлээдсэн шүү дээ тий. Тэгэхээр яг тэр чи одоо ингээ боллоо. Тэгээд энэ safety одоо жолоочийн аюулгүй байдлын тухай асуудал учраас энийг яралтай шийдэх ёстой гэдэг дээр дуун. Бүр энэ ч мөр 5 дахьт нь нөгөө нэг хэлсэн юм байл шүү дээ. Бүр 5 дахь өдөр нь өөрсдөө бүр за ийм юм яг энэ ч боллоо шүү гэд хэлэхдээ тэр нэг болчихж байгаа юм байл л дээ. Тэгээд юу яасан те одоо уралдаа үзээгүй үзэгчтэй байх юм бол те Колапинтогийн араас Оливер Берман одоо гүйцэхээр нэгчээсэн. За тэгээд явж итэл Колапинтогийн батарей дуусаад огцсон болоо те удааширсан. Берман болохоор хойноос нөгөө маш өмдцсэн. Overtake ботноо дарцсан явж байгаад
Тэр хоёрын хооронд нэг 40-50 км цагийн хурдны зөрүү гараад тий. 40-50 биш бүр юу вэ шүү. 170-д 260 гэдэгчсэн. Тийм. Би бол тэгж харсан. Тийм үү. Тэд 100-ын зөрүүтэй байна да гэдэг. Тэгэд огцом ингээд амар хурдны зөрүү гараад тэгээ Колобинтэй болохоор тэгж хурдан ойртно гэж Бермнийг бодоагүй. Бермин болохоор огцом бас ингээд гүйц машин ийм хурдсан байгаа ч үлдээ гүйцэх гээд дайрсан. Тэгээд тэрнээс болоод Колобинто замын гол руу яг Бермин нэг жоохон шахсан. Тэгээд Бермин замаас гараад жолоодохоо алдаад тэгээ маш том одоо 50G импакттай том болчихлоо. Бөөрөөрөө. Яг тэгээд чинь юу л шүү дээ ингээд очиод нэг мөргөөд ингээд шүнг тагт зогссон байл шүү дээ. Шууд ямар тийм тэгээд жоохон дойж мойж гэсэн юм байхгүй шууд. Тим аваарч бас хамгийн аюултай юм лээ. Урдлаараа биш хажуудлаар олрох нөгөө нэг бас бэлдэж амжилтгүй юм байл шүү дээ. Урдлал яг очиод гар ингээд тулж мулаад ингээд хажуудлал бол хамгийн аюултай гэдэг юм. Энд ч юу гэдэг вэ? Эхлээд хамраа мөргөөд тэгээд жоохон удаашраад бүксэн нэр зогсчих юм уу? Тийм биш. Яг очиод тэгээд тэгж зогссон байл шүү дээ. Тэгээд доглоод бас гараад ирсэн шүү дээ. Бараг ойрд бараг тийм юу үзээгүй. Тийм зүгээр л гарч ирдэ шүү дээ. Тэр нь ингээд зүгээр ингээд өөрөөсөө гараад ирсэн. Амокийг л гараад ирдэг шүү дээ. Тэгсэн чинь өвдөгний үеийн юу гэлээ нэг дөргөлт авсан ч үлээ. Яг сүртэй имшлээ л дээ. Тэгтээ ер нь бол гимтэлтэй. Эвгүй гарч ирсэн. Тэгээд энд бол ийм Япон бол яг ийм замын хажууд ийм том зайтай уралдаан байна. Хэрвээ энэ одоо ингээд Баку одоо өөр ингээд стрит сэргэл байсан бол яах вэ те. Тэгэхээр эвгүй шүү гэдэг дээр одоо жолооч дуу нэгдсэн. Тэгээд энэ бол одоо ерөнхийдөө л энэ 26 оны регуляшны буруу гэж бүгд ярьж байна да. Одоо яах вэ? Яаж энд одоо бас тэгээд дээр нэмэд одоо бүдэрт юу бас ойлгохгүй юм бас айгүй их байна. Айгүй төвхтэй байна. Жөөл мөөл сая уулна одоо яг Японд зориулаад бол нөөцлсөн шүү дээ. 8 жөөлөөс 9 жөөл болголоо өдр гэл. Тий. 9-өөс 8 болгосон. 9-өөс 8 болгосон мөлөө. Одоо өөрөөр хэлбэл батарейныхаа одоо бүх энергийг биш арай багыг одоо овертек ч юм уу хурдан дээр нөгөө нэг актив юун дээр ашиглаад цаана жоохон үлдэнэ. Тэр нь юунд хэрэгтэй гэхээр игээр нөгөө батарейгаа хурдан цэнэглээд одоо боломж өгөх тий. Тэгээд уулын тохирсон юм байлээ. Тэр нэмэр хангалттай бас. За тэгээд хүмүүс яриалаа тэгээд ямар ч байсан нэг юм хийх хэвээр. Саяны осол одоо FI-ийн одоо хүмүүст нэлийн одоо том мэдэгдэл болсон. Одоо шуум яриагаар бол одоо яах вэ гэдэг тал дээр ярьж эхэлж байна. За яагаад 50-д болгож хуваасан бэ гэдэг нь нөгөө нэг Audi-г, Cadillac-ыг, GM-ийг те одоо Ford-ыг оруулж ирэхин тулд одоо замын машинд ингээд илүү ойрхон болгох гэж ингэсэн. Тэгээ энэ нь бол яг болохгүй байгаа нь одоогоор харагдаж штэ. Тэгэхээр одоо тэр нөгөө дотоод шаталтын хөдөлгүүрээ ахаа жоохон нэмвэл хамгийн ойрхондоо одоо яаж нэмэх боломжтой вэ гэдэг тал дээр ярилцж эхэлж байгаа. Богинохон хугацаанд ямар арга хэмжээ авах вэ гэдэг бас шийдлийн талаар ярилцж байна гэдэг тиймэрхүү мэдээ гараад байгаа юм лээ. Одоо нэг сарын хугацаа байгаа. Тэгээ энэ дотор л бүх юм ярьж идэх гэдэг байна шүү дээ. Яг. Тэр яг саяны Японыг болтол одоо Япон дуустал ч юм уу те одоо квали өнгөртөл одоо Формула 1-ийн хандлага нь болохоор зүгээр нүдэ анаал хүмүүсийн амыг таглаад за гуцаад зүгээр харалдаа би гүцэд байгаас би нэг гэсэн те. Тэр хандлага бол жоох өөрчлөгдсөн гэсэн. Тэгээ хандлага нь яг тэр нөгөө юун дээр харагдсан байл ч те. Антонеллигийн Пол хийдэг лапыг гэдэг катлцсан байл шүү дээ. YouTube руу оруулахтаа. Ягаад тэгэхээр яг нөгөө супер клипинг хийж байгаа хэсгүүд нь байхгүй болсон уу? Байхгүй болгоод үсрээд бичлэг. Тэгэнгуутаа бичлэгээ оруулсан 4 цагийн дараа. Тэгээ оруулсан ч хүмүүс мэдээж доор нь галзуурна шүү дээ. Юу яриач тэгээ. Тэгсэн чинь за ингээд technical reason-ээс болоод ингээд on board ингээд дундаа тасарчжээ гэдэг. Гэтэ яг тасарсан хэсгүүд нь дандаа нөгөө удааширж байгаа хэсэг нь. Тэгээд бөө юм болсон. Тэгсэн чинь нэг хүн бас ухаж байгаа дата ухаж байгаа F1 TV-гийн юунаас бүтэн бичлэг гаргаад ирсэн. Яг техникэл юу гаргаагүй шүү дээ. Та нар өөрсдөө салгацсан тасцсан байж тэгээд. Тэгээ бас ингэ бөө юм болж байгаа. Тэгээд одоо Формула 1 чинь бүр галзуурч байна одоо. Энэ юмнасаа ичээд одоо ингээд бүр бадсан бавгаад тэгж ийгээд тэгээд зөрүүлээд Формула 1-ээр нөгөө бусад уралдаануудад тоглоом таажин хийгээд эхэлсэн мөлий. Тийм л шүү дээ. Энд хаанах нь хөвчсөн байлаа. Энд чинь бараг л
Наадхаас чинь одоо endurance чинь баг Формулагаас илүү болцсон ба штэ. Байрын солих юм уу? Тэр гэж мэдсэн л штэ. Тэгээ одоо тэгээ моторспортын ноён ориглыг одоо тэр нэг endurance-ийн LMP-с болох уу? Одоо формулагаас сурдан болчихж байгаа юм чинь. Тэгсэн чинь нөгөө GT racing ингээд уралдаанаа зарлахдаа за ингээ манай энэ 7 өдрийн уралдаан энд болно. Энд ямар ч клипинг, ямар ч юу байхгүй. Жинхэнэ уралдаан нэг эндэрж үзээрээ гэдэг бүгдээрээ бүр ингээд формула 1-ийг хадаад хэлцээ лээ. За тэгээд тийм болж байна да. Харин нэг л одоо уралдаан дууссан тэр нэг би өмнөх төр ярьжсэн тээ. Одоо бүгд ингээ 2-2-2 яваад байгаа үзсэн ерөөс ингээд. Харин тийм. Яг саяцсан дууссан чи яг л тийм л дээ. Эхний өрөөл яхаа холдсон байлээ. Тэгсэн чи араас нэг 3-4 ингээд хамт 4-5 хамт. Гэтэ тэр хоёрынхаа хооронд нь дахиад зэнэттэй. Яг л ерөөсөө худлаа тэр гүйц төрүүлээд байгаа гэдэг тэр хоёр нь л ерөөсөө ингээл батарейнийхаа одоо цэнгэлсэн юугаараа урд танил ороод яваад байгаа юм. Тиймэрхүү л байдалтай тэгээд. Яг Танаг энийг яг бас нэг подкастд яриад л дээ. Одоо overtake олон болж байгаа гэж ярьж байгаа боловч хинч нэгнээс нь skip хийж чадахгүй ингээд зугтаж холдож чаддаг. Харин тийм. Ерөөс ингээл хиймлэр ингээл нэг нь төрүүллээ, эргүүлээл нөгөөд нь төрүүллээ. Эргүүлээ гэлэргээл ерөөс ингээл зуралдаал ингээ яваад гас ингээд өмнө чинь юу гэдэг ингээд Apex төр ч юм аажгаар ингээл гадна талаар нь ч юм уу дотороо нь чихж ороод ингээл тэгэл төрүүлээ явчихдаг шүү дээ. Одоо ерөөс тийм байхгүй л. Одоо энэ садны стратегийн баг байх болж байгаа байхгүй. Зүгээр одоо зүгээр дуугаа гоё менежмент хий. Тэгээ батарейга менежмент өөр юм ерөөсөө байхгүй. Тэрүүнд ямар ч тийм нисгчийн одоо урд чадвар шаардлага алга ба шүү дээ баг л. Тийм нэг харагдахгүй. Сайтай л бол тий. Тэгээд тэрийг болохоор нөгөө Yo-Yo Racing гэж нэрлэдэг та. Тэгээд юу Norris Alonso хоёрын хэлсэн юу байлээ. Заримдаа энэ ч яг гүйц төрүүлэх биш ингээд гинт урд нь орох болоод байна. Гинт л явж итэл би ингээд хурдан болоод эхэлнэ. Тэгэнгуутаа би хурдан юм байна гэд гүйцгээс өөр аргагүй болчих тэр хүнийг. Тэгэл байж байгаа л гүйцэнгууд батарей дуусчихна. Тэгээ нөгөө хүн урд явж исэн гинт гээ хойно миний хурдан болчихно. Тэгээд Norris болохоор сая би Hamilton-ыг ингээд сүүлийн 3-д ингээд хэдэн тойргууд гүйцмээргүй байсан. Гэтэ би гүйцгээс өөр аргагүй болсон. Ягаад гэхээр ингээд хамаагүй хурдан болсон. Тэгээд би тэр бол миний төлөвлөсөн одоо гүйцэх гэсэн байгаагүй зүгээр хаазаг шиг машин хурдан явсан болохоор одоо би хойноос нь очим өрөх юм гүйцэх юм уу гэсэн. Тэгэхээр ийм хүсээгүй ингээд амар олон одоо өөртөө хийж байна. Энэ нэг л утахгүй санагдаж байна гэх тийм яриа гэсэн мэл. Тийм нисгчдийн хувьд одоо яг л хоёр хүнд гоё байна. 20 хүн моохоо гэж ялцгүй нөгөө хэд нь зүгээр ийгээд Оскар Пиастри нөгөө нэг кул даун рүүм дээр тэгсэлээ те. Чиний яг машрум гэж хэлсэн чи яг зүгээр яг юм байл чи. Нэр машрум чинь. Тэгээд нөгөө уралдаан доосоо те. Энэ машиныг ч уг нь асаагаад уралдуулбал хурдан машин байж те гэдэг Пиастри тэгсэлээ шүү дээ. Сайн ажиллаа манайхан гэдэг. Тэгээ бодоодсэн чинь Пиастригийн анхны уралдаан юм л шүү дээ. Тий, уралдаан огт уралдааг байсан юм лээ. За тийм байгаа. Тэгээд бүгд шүүмжилж байна. Нэг инээдтэй нэг ютубер байдаг байхгүй юу? Rocket Powered Mohawk гэдэг нэртэй. Тийм голдоо нэг ийм үстэй. Тэгээ ийм бичлэгээ хийхдээ ийм Mohawk гэдэг тэр үсэж тэгдэг байна. Тий. Бичлэгээ хийхдээ ийм нэг баан дотор суучаад ингээд микрофон бариад хийдэг. Тэр хүний ингээд ярьж байгаа юм угаасаа serious нэг хүлээж авах ямар ч боломж үзээ. Тэгээд тэр тэгтээ дандаа формулагийн талаар бичлэг хийдэг байхгүй. Тэгээд сайн нэг бичлэгэн дээрээ үгүй ингээд overtake хийх боллоо гэдэг энэ уралдаан юм боллоо гэдэг эн чинь ингээд та нарт би ингээд сайхан ойлгохдохоор тайлбарлая гэл. Тэгснэ тэр угаасаа ингээд галзуу юм. За энэ бол overtake-ийг ингээд та нар эмхтэй хүний одоо ингээд юугаар хөхөөрөө төсөөлээ. Энд одоо хиймэл гэж байна, одоо жихэн гэж байна. Тэгээ хиймлийг ингээд харлаа гэдэг ингээд бид нар дургу бол байхгүй. Тэгтэл тэрийг хиймэл гэдгийг бид нар ялгаж мэдчихэж байгаа гэдэг. Тэгээд ингээд нөгөө яг түрүүний захиг яриадсан шиг ингээд булан яаж хийх вэ? Хайцаа хаана гişх вэ? Гадуур дотор дайрах уу гэх тэгдэг ингээд натурал имийг хараад бид нар амар баярлдаг. Тэгээд бид нар тэг ингээд харваас ингээд том ингээд хиймэл гэдгийг хараач гэсэн ингээд бид нар ингээд баярлна. Гэтэ тэр хоёр адилхан гэсэн үг бол биш шүү дээ. Тэгээд яг нэг тийм аналог хийгээд тайлбарлаадсан. Тэг ямар зүг хэлсэн. Яг цаа хогтгүй бүр ингээд базаад хэлсэн шүү дээ. Яг тэр нэг гол судсан атал хэлж шүү дээ. Бид нар хараад яг гүйц төрлөл гоё байгаац одоо уралдаанд гоё ойлгож байгаа хоёр л хүн байна бас. Хамилтон Леклер хоёр л байна.
Яг өөр тэр шиг гоё ингэж яг тэр чинь гоё уралдаад байгаа байхгүй хооронд яг алдтай бас тий машиныг хооронд тэр хоёр яг адилхан машин тэгээд яг нөгөө ойрхон байгаад байгаа. Тий. Тэрнээс яг бусд нь бол яг угаасаа харсан чиг үүсрүүлсэн ч одоо буцаад нөгөөт нь төрүүлэн дээ дараагийн ирэлтэн дээр нөгөөт нь нэг ерөөсөө тийм нэг гоё мэдрэмж өгөхгүй. Тэр шиг одоо байгаа байхгүй тий. Нёёг яг н Феррарига хөл хийж ийн гээл. Яриад За тийм байна. Тэгээд манай үзэгчдээ бас энэ оны регуляшны талаар тий. Тэгээд нэг гаргалгаа нь одоо машина өшөө удаан болгож ижил тэгээд шийдэх юм шиг байна гэдэг. Ойрын хугацаанд. Тий, ойрын хугацаанд угаасаа батарейгаа л багасгах. Тий, тэгжээж одоо тий, аюулгүй байдлаа багасгахын тулд батарейны хүчин чадлыг багасгах нь. Тэгтээ яг мэдээж маш удаан болно. Тэгэл тэгэхээр зүр аргагүй. Ягаад тэгэхээр нөгөө дотоод шатлалтын төрөөс тий одоо ихсгий гэсэн чи тэрийг нэг дор ингээд зүгээр шууд хийчих юм байхгүй. Тэгээ та бүхэн бас те дотроо ямар гаргалгаа байна. Манай өс комментээр эсвэл энэ дэндээс уншсан юм байвал те бусдаа болцаарай. Агчс нэг инженер хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тий. Шинэ. Та бүхнийг саныг сонсоо. За дараагийнх нь мэдээж Кимигээ ярихаар бид гараад тохиролцсон те. За Кими Антонелли Шанхай дээр би нөгөө нэг худлагаас хамгийн залуу нөгөө драйвер чемпионшип тэргүүлж байгаа хүн ингээ хотлоо яриз. Тэгсэн чинь оноо нугасаа болоог байсан юм л шүү дээ. Тэгсэн чинь сая бол ингээ аль биесаараа болж байгаа юм байлээ гэж. За Кимидээ баяр хүргэе. За Кими бол гараагаа амар муу байсан юм л шүү дээ. Нэг тийм байлээ. Полос 6 руу шууд унаад. Тийм угаасаа Мерседес 2 угаас хоёлоо мөн тийм л дээ. Мерседес тото яцл шүү дээ. Нэрийг дахиж сургуульд явуулгаас тийм. Консо яаж болох вэ гэдэг одоо яг заалгах болохоос үзсэн шүү дээ. Түрүү юун дээр нэрч гоо 19 нас 7 сар 4 өдөртэй. Ингээ хамгийн залуу тэргүүлж байгаа юм байна. Өмнө нь талаар Хамилтон 22 нас 4 сар 6 өдөртэй Испани 7 оны Испани гран при дээрээс. Окей. Баяр хүргэе. Сайн уулзсан. Тэгээ гараанаас бусдаар бол алдаа игээгүй, квалигаа сайн хийсэн. Хоёр урлал дараалал. Нэг аз. Тий. Нэг хамгийн том азтай юм байсан. Мэдээж Бермэний асал гараад Yellow Flag аюу гоё тарсан. Манай өндөө. Яг тий. Тэрнээс юу н 3 хүн бааларсан юм шүү. Рассел, Оскар, Леклер тий. Ер нь бол бус нь тэгээд орж амжсан юм уу? Яг дараа нь л орсон. Яг нэг багийн нэг төвжсэн хүмүүс нэг байгаа бас. Эхлээ орсон эдэн л тий. Төрөл явжсэн эдэн балраад. Яг хойноос нь нэгчсэн хүмүүс бол хожсон. Тэгээд тэр үл яг тий уралдаанд байдаг юм. Тэгээд Кими сайн уралдаад байгаа. Тэгээд хүмүүс дахиад нэг л нөгөө л юм руугаа л ярьж та одоо Расли Кими яачих юм шүү гэлээ. Зөгцөлчих юм шүү гэлээ. Яг л нэг түрүү жилийн л юу болсон. Пиастри нөрөөс ирэл төв татдаг яваад байгаа. Одоо яг нэг уралдаа эхлэхэд биш одоо үлрэлт эхлэхэд одоо Раслтэй машина ямар байгааг мэдсэн. Яг өөрт нь одоо ингээ за ер нь бол авраа бай шүү гэд бодол орцсон. Тэ. Яг зөвхөн одоо өнөөдрийн уралдаан биш яг тэр Абу Даби тэнцээ төрүүлээд ингээ авраг авах хэрэгтэй. Тэр аврагаа л бодоод яваад байгаа. Тэгээд тэрнийхэн дарамт нь өөрт нь итгэхийг хэрээд одоо жижигхэн асуудал болгон одоо юу гэдэг ингэж нэг том болж хараа. Тиймэрхүү байна. Тэгэхээр манай нөгөө нэг Кими болоо наан яг гоё. Тэ ерөөс юу ч гэсэн төрүүлчихлээ. Ямар тийм дараа за гэдэг хэлснээр л яваад байгаа шүү. Өөрөө юу ч бод. За юу ч ямар дараад байхгүй авраг гэж бодоод ч тийм бодолч одоо өөрт нь барыг одоо юу гэдэг одоохонд бол ямар ч тийм бодол бас байхгүй байх тийм төсөөлж байхгүй тийм зөвхөн одоо уралдаал сайн хийгээд тийм яг уралдаанаас уралдааны хооронд л за дараагийн уралдаанд тэнцээ ингэж л бодож байгаа. Тэрнээс тийм болохоор ч яг тийм машин цаа болоо тийм тухтай ямар ч алдаагүй зөв юм игээд байгаа. Гат. Сая дөрүүлчихэд гисэн байл ч те одоо үйлдвэрийн хүмүүстэй баярлаа гэдэг. Ийм амар машин хийж гисэн баярлаа гэж дуусаад гिचлээ. Тэгээд юун дээр бас тэгээд хэлээ л дээ. За яг одоо ингээд нэг хоёр төрүүлээл гоё ингээл баярлаа л энэ те ингээл ахаад ингээл пожим аваал оноо нэгсээл ингээл дээшлэгдсэн мөн нэг эндээ одоо Кими дээр ирэх нийгмийн дарамттай одоо ингээл өөч яваад ингээл ингэж ирэхтсэн яг нэг Оскар Пиастри чинь бас нодлон жил үлэл нуур ингээл гинт ингээл юм муунаал нэг болоод тэгсэн шүү дээ.
ер нь дэх магадлал айгүй өндөр байгаа л гэдэг. Ер нь дэх Эннээс ингэж нөгөө нь одоо Wolf ингээл баг нь гэсэл ингээл хамгаалж одоо зайг нь авахлахгүй бол ерөөхдөө тавтагдах байх гэдэг. Одоогоос бол тэгэл Кимигээс хинч асуухгүй гоос ямар ч удаа сэтгүүлж чи аварга аммаар авахаар гэж бодож ийн юм аач нэг. Эсвэл сонс нэг байсан. Сонс төл төр юу гэдгийг гардаг ч юм уу одоо сошиалор нэрдэг тэр дамтууд нь одоо нэг амар тийм. Наа чи одоо тэгээ хинээс хэлж байгаа гэж. Мэдээж Италиад эсгэлээ. Харин Италичууд нь хамгийн сүүл 58 онд илүү бараг Аскарил баг та Итали хүн 2 гран при дараалал төрүүлсэн. Тэрний дараа нь Кими болж байгаа 19 настай. Одоо Италид нөгөө нэг Кими мания гэж эхэлсэн. Тийм шүү дээ. Хэдий нөгөө нэг бүгдээрээ Феррариг дэмжигчсэн тэнцээ нэг Мерседесийг үздэггүй ч гэсэн Итали хүн яваад байдаг бүгдээрээ тэгэхээр мэдээж бас Кимигээ дэмжиэд. За ингээд Итали хүн авраг дөрж юм биш үү гэдэг. Одоо ер нь Италиас ингээд эхнээсээ ингээд юу эхлээл. За юу сонингийн нөр гэл те. Том гарч гараал ингээд. Италид өөрсдөө бас юм амар шидэж байгаа шүү дээ. өөрсдөө орлоо дутхгүй. Тэгээд өшөө бас нэг яриад байгаа юм нь одоо 3 дахь уралдаан дараалаад яг Мерседес хоорондоо өрсөлдөх юу ингээд гарсан байхгүй. Яг нэг хамгийн хоёр хурдан байгаа машин хоорондоо яаж алцах гэсэн жахаал ингээд хоорондоо зайтай болоод ингээд бид нар харж идсэн мөрчлээ гэдэг. Бид хазгүй хүмүүс. Яг энэ дээрээс яг Макларен шиг тий. Канад болтол хоорондоо өрсөлдөөгүй шүү дээ. Тийм шүү дээ. Дандаа л өрсөлдөө. Тэгээд яг ийм юм болоод байна гэд. Тэгтээ би яг тойрж ярьж өстэй. Рассел үнэхээр за sorry яа. Стом та заяагүй мяад нисгч юм аа. Арай. Тэр юун дээр за жишээтэй ярина. Леклерийг нэгт дагж байгаа тий. Леклер ингээд уралдаан дуусны дараа ингээд ярилцлагч бид рүү ганаж ирсэн. За ингээд уралдааны дундуур ингээд Расселд инженер нь за ер нь айл эргэлтэн дээр батарейгаа яаж цуглуулад яаж атак хийх вэ ярьсан юм шиг байна. Леклерийн инженер юу гэсэн гэхлээр тэр хоёрын ярьсан юмыг надад хэлээдсэн гэдэг. Аргүй наа чинь хамгийн инээт юм одоо заяа. Тэгээд миний сонссон юмс Рассел эсрэгээр нь хийгээдсэн гэдэг. Тэгээд яг тэр эсрэгээр нь хийгээд яг мэдээж ингэ надаас хэцүү байсан. Тэгээд мэдээж тэгэхээр тийм амархан байсан гээгүй. Тэгтээ ингээд тэрийг нь хийгээд байгаа юм би бэлчээд тэгэхээр Рассел яг ч тандаа эсрэгээр нь хий. Тэгээд одоо юу гэдэг өөрт нь бас амархан байсан гэдэг. Хэрвээ яг одоо тэн дээр 17 хэдэх тойрог дээр нөгөө ерөнхийдөө нөгөө Apex Max гүйц төрүүлээ батарейгаа ураа гэдэг. Бити нөгөө нэг юуны шолон дээр гүйц төрүүлээ угаас батарейч хүрхгүй нэг хэлээсэн юм шиг юм л да миний ойлгосноор. Тэгсэн чинь манай яг эсрэгээр нь хийсэн. Гэтэ яг нэг дундуур нэг төрүүлсэн шүү дээ. Авар тэгсэн тий. Буцаагаа алдсан шүү дээ. Гэтэ угаасаа мэдээж буцаагаа алдсан. За нэг юм жишээ байгаа. Тэнгүүд дараа нь Piastri-гийн араас уралдааны ихэн авцаа нэхэж явж хагаад Piastri угаасаа одоо сүүлийн эргэлтэн дээр албаар юу байраа өгöd. Тэр бүрийг харагдаад ирсэн. Ингээд яг гүйцэтгэнгүүт Piastri ализин ингээд хаазаа өхөө болоо батарейгаа цуглуул эхэлж байгаа юм. Тэнгүүд манай тэгээд хаж байгаа наагаад орж тэгэл шулуун дээр буцаад алдчих. Яг нэг 22 оны Leclerc Max хоёр шиг. Leclerc өгж байгаад буцаагүй буцаад шиг яг тэрийг. Гэхдээ тэрнээс эсрэг Рассел болохоор тийм бодоагүй. Ингээд шүүш гэл гүцэл төрүүлэл явчих юм байна гэж байна. Яг ийм дэр ингээд Рассел ингээд за миний л ойлгож байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг ингээд зам дээр гараад уралдах тэр нэг хүний нэг IQ гэж байгаа шүү дээ. Тэр жоохон арай биш байна. Одоо гэдэг юм Макс одоо Leclerc бол хамгаалтан дээрээ бас юуны хин хэлээ л дээ CD те. Дэвид Култер за Leclerc хамгаалтан дээрээ үнэхээр дээд зэргийн хамгаалт цэвэрхэн хамгаалдаг хүн. Рассел арай л яарад бодлогогүй ингээд төлөвлөгөөгүй юм хийгээд тариад ингээд ярьжсэн. Тэгээд энэ миний ингээ харахлаа үнэхээр Рассел арай л бас арайчтэй гэж хэлмээр санагдаад байна. Энэ юу юм болоо? Би сая бодлоо л та ингээ ярьж хооронд чинь. Одоо наач юм шүү дээ. Одоо яарсан үйл л байгаа зү. Тэ? Түрүү жил Ландо бас тийм үйл гаргаадсэн шүү дээ. Яг л яарал өсний жижиг юм дэ жоохон хүлээж юмдэр хүлээхгүй байнга чихэж ордог ч юм иймэрхүү байгаад байсан. Яг энэ хоёр хүн хоёул англи хоёр юм байна. Чи нүүн хин яриад байдаг Челсиг. Энэ зүгээр яг англи хүний энэ цуснд нь байдаг ч юм уу яг энд нь байдаг юм байж магадгүй. Одоо яг хөлн бүгдээр ч гэсэн тийм ингээд яг хожигдж байгаа ч юм уу гол дутуу 87 8 дээр байж яах ч юм уу шууд
хаалгаар олоос цогтөг. Эндээс цогтөг ч юм уу те паслах юм дээр цогтөг. Шууд ч одоо яарсан үйлдэлтэй цохол хийчих ерөөсө чадах юм зээлсэн би те. хийгээл нэг Тийм зүгээр те би хийчих гэсэн яг тийм одоо юу гэдэг байнгын юм яарсан тийм шууд ингэж одоо яг орох тохиолдол байна. Тэрэн дээр гүйц тохиолдол байна. Тэгэхээр тэр нь одоо амжилт авчрах магадлал нь хамаагүй бага. Одоо Испани хүмүүс ч юм уу те өөр хүмүүс л тийм хийхгүй байхгүй яарсан юм. Одоо бус хүмүүсээс тийм гарахгүй гоо коллектив. Арай амиа биш. Яг Хамилтон болохоор арай жоохон өөр англи гэж байна. Яг англи гэхээс англи бас биш үхгүй. Ээж нь харах лээ. Англи биш шүү дээ. Англи чи ээж нь. Мэдгүй. Гэтэ ер нь бол англи аав нь юу лөө? Юуны биш ээ. Угаасаа өөрөө англи биш үхгүй. Яг би тэр англи биш ээж нь англи ч хэлээд байна тийм байна. Холцтой учраас ландод чи бол яг цэвэр цусны яг тийм цагаан англи хүмүүс бол яг тэрнээс гарч байгаа эндээс яг ямар тийм бодлохгүй хийлгэж байгаа үйлдэл нь гэж магадгүй. Магадгүй. Бас эсвэл зүгээр л нөгөө юу нь байж магадгүй шүү дээ. Одоо нөгөө одоо тэр чи юу гэдэлээ mental capacity гэдэг англиар шүү дээ. Одоо ингээд тархиных нь одоо хэр их бах одоо бодох чавхтаамж те зарим нисгч ингээд том зургаар нь уралдаа нэг хардаг байхад зарим нь одоо энэ булангаал яг ингээд төгсөе гэж хардаг те. Тэрнээс цаашааг бодох гэхээр одоо эргэлттэй алчих гэж те. Тэгж одоо жишээ нь Макс Алонсо Хамилтон гурыг магтаад байдаг шүү дээ. Одоо уралдахын хажуугаар замын дэлгэцээр хэн хийж явж байгааг хардаг те. Тэр нь тэрийгэ гүйцсэн юм уу гэж ингэж ярьдаг. Тэгээ зүгээр энэ урдаа хийж байгаа энэ зүгээр ингээд рефлекс ингийн юм болоод давхар бодоод одоо ингэчүүлгээд ингээд. Гэтэ одоо магадгүй Леклер одоо энд өгөөд ингээ гүйцчихье гэдэг тэрийг бодох зав байна ш та. Нөгөөдөлд нь бол ингэж тэгж бодох завгүй өрүүлдэг насалж байгаа. Тэр ч бас байж магадгүй. Эсвэл бас үндэсний те юу байдаг ч магадгүй. Тийм цусны нэг юм үйлдэл байгаа ш та. Манай монголчуудсан байдаг ш та. Ямар нэг гаргадаг. Ягаад ч монгол хүнээс тийм үйлдэл гаргадаг. Тэр шиг яг англиас яг тийм гардаг үйлдэл байж магадгүй. Бас харин яг ингээл уралдаа үзээ суучихт яг ийм амар анзаарчихсан. Тэгээд Расселчтэй бас л топ нисгч болоогүй байна даа. Яг болохгүй гээгүй. Гэтэ яг өнөөдрийн байдлаар бол бас болоогүй. Тэр хүн нөгөө хожиж яг ирэх бах те. Хүн бас нэг хожоод нэг туршлага суугаад юмны урд байгаад одоо авраг болц сурч гэдэг ч бас нэг өөр байна шүү дээ. Тэгэхээр яг ирэх бах. Гэтэ яг Японы уралдааныг хараад сууж хат надад. Одоо яг л ландогийн хийж байгаа алдааг л банаас тавтаал явж байна. Одоо яг тэр гаргаж байгаа алдаа яг урд нь цомд харагдаад байгаа бол тэр алдааг илүү их гаргаж байгаа бах юм. Тийм бах тий. Одоо би төрүүлж явах хэвээр хүн гэж явах стресссэн байж магадгүй шүү дээ. Одоо төрүүлж чадсан тий илүү байгаагаа мэдээд. Гэс гүцээ явчих гэж юм уу тий. Одоо би одоо юугаа алдах гэдэг уралдааны төрүүгээ алдах гэдэг ингээл. Эднэрийг бол бабаа гэж бодсон баг л та. Тэрнээс ч одоо юу төрөө жилээр машин сайн биш байгааг мэдсээр нэл яг алдаагаар бол ард нь байж идэг байсан. Үн чинь одоо ингээд алдаа гараад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нь урд нь харагдаж байгаа цом тэр л баг. Ярлаа. За яг юуныг Растлиг яг өмөөрөөд нэг юм хэлэхэд сүүлээсээ хитэх юм дээр нэг юун софтвер нь жоо алдаа өгöd гүцэгдсэн байл шүү дээ. Нэг юм ашигс тий. Гинт удаашраад хитэх хэрэглэлтэн дээр хичлээ. Тоотой хэлсэн байсан. Тэрнээс болоод ерөнхийдөө бас жоохон уралдаан баларцсан гэд. Тэрнээс яг Леклерийг бас гүйцэхээр байсан гэж ярьжлээ лээ. Анхнаасаа бас тэгээс юу байсан шүү дээ. Машиныхаа тохиргоо жоохон муруу ийдсэн. Тэгээд quality жоохон муу ийсэн. Тэгээд тэр тохиргоотойгоо одоо угаасаа уралдаан жоохон хэцүү тий. Тэгээд тэрийгэ засгаал байнга лимэр хийсэн юм шиг тий. Ингээл форондоо яа эн чинь ингээд тэгэл тэрийг нь тэгэл нөгөө нэг Леклерээс сонсоод яриадсэн шүү дээ. Энэ ийм яриадсэн шүү. Чи наад хитэх хэрэглэн дээрээ тгээ үзтээ наатах ингээд солиод үзтээ гэл юм яриалсан юм шиг л. Юма засгаал. Леклер бас нөгөө юу яасан мэл ч те радиогоор за та нар хитрхи удаад шүү гэж тийм те мэдээлэл жоохон хоосон те юу гэлээ надаа мэдээлэл ирэхгүй ямар удаад байна ч хэлээ. Тий яг нөгөө угаасаа Ферраригийн одоо шүүмжлээд байдаг юмыг одоо шууд илтаад хэлчихсэн шүү те. Тэгэл бид шалгаж гин гэдэг те. Тэр нөгөө 3 хөтлөгч тэгэлсэн. Яа энэ Ферраригийн ахаал эхэлчихсэн. Зя тий сая манай хоёр хэлсэн шиг тэр Рассел тохиргооноос болоод тэгээд Феррарид гүйцэгдсэн болгоно нь өөрөө батарей нь одоо софтвер яасантай гэж яриадлээ. Тэгээд бас рестарт одоо уралдаан дахиж эхлэх болгонд ингээд батарейгүй эхлээд исэн. Ягаад ч юм гээд. Тэр тал дээр бас Мерседес юу баха. Өөрийнх нь нөгөө одоо чи ингээл
юуны ард ингээд дагаа явж байгаа ш. Тэгтээ чсэн бас ингээд нэг батарейгаа зохицуулаад явах хэрэгтэй шүү дээ. Одоо харвестинг хийгээ те. Бас өөрөдөө чадахгүй юм шүү. Мерседес өөрөдөө чадахгүй ч магадгүй шүү дээ. Тийм. Мерседесээ жоохон анхаарсан биш те. Зүгээр одоо Мерседес яг дуралдаан дундуураа илүү сайн бусдаас сайн хийдэг. Тэгтээ тиймэрхүү тохиолдол дараа жоохон муу байдаг ч. Тийм. Тэр чинь биений ойлгосноор ингэж байгаа шүү дээ. Хизээ ингэж нөхөх хизээ яхаа өөртөө жолооч зүудэрч чадахгүй болохоор Мерседесийн софтвер тэр нь жоохон юун дээр сайжлахгүй байгаа юм шүү. Гараан дээр дахиад батарейг текстнэр зүгээр нь уралдаан дээр илүү сайн байгаад байж магадгүй л байна. Яг эргэлтэн дээр тэр чинь бас тоормсоо яаж гიშгэж яаж эргэлт рүү орохоос хамаарат ч батарейг урааж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бас жолооч юм байгаа. Гэж магадгүй. Гэтэ хоёулаа одоо юу гэдгийг гараагаа одоо 3 уралдаан байлаа. 3 уралдаан. Гурван дээр муу хийж байгаа байхгүй. Яг эхлэлбөө гэхээр цаана нэг юм байгаа л гаш тий. Аль нэгэн дээр нь сайн хийсэн тохиолдол нэг ч байсангүй шүү дээ. Дандаа одоо бүр 3 биш 4 спринт дахиад 4 уралдаан дөрвөлтөн дээр муу хийж байгаа. Яарч бусд нь бол сайн байна. За дараагийн ярих хэвээр хүн болон баг байл те. Макларен хүчтэй эрг ирэлтэж Оскар Пиастри 2 дугаар байранд орсон. За Пиастригийн хувьд бол бас азгуутсан те Рассел шиг. Тэгээ азгуутайгүй бол төрүүлэх боломж байсан гэж яриад байгаа. Яг тэгэхээр safety car-ын өмнө дуусалцсан те. Тэгээ дүрслэлтгчт нь буюу Антонелли яг 14 секунд илүү. Тайминг нь яг амар таарсан. Юун дээр yellow flag дээр Евро орол 10 секунд гэжсэн. 10 секунд гэсэн. Тэгээ Пиастри 13 секундын дараа орж ирсэн. Тэр ер нь л байсан. Тийм. Тэгээ Антонелли зин клин эйр гараад байгаа шүү дээ. Юуны дундуур уралдааны дундуур болохоор Оскар Пиастри Мерседесийг гүйцэж болох юм байна гэдэг радио мессеж явуулсан. Тэгээ энэ байдлаараа байвал ерөнхийдөө харагдчих шүү. Боломж байна тий. Тэр нөгөө Макларны дата байгаа юм бэлээ. Одоо race pace одоо уралдаанд хэр хурдан байсан бэ гэдэг. Тэгээд яг Пиастри ихэнх үедээ нэлээд цэвэр агаартай явсан учраас жоохон яг бодиттой байж магадгүй. Гэхдээ бол Макларен нэг нэлээд ойртсон одоо нэг тойрогт 0.2 секунд ч үлээ те. Мерседестэй үзэхээр байна. Тэгээд Австралиас Норростой харьцуулахад хамгийн сайжирсан юм нь нөгөө шулууны хурд арай өндөр болж ирсэн гинэ. Тэр нь яг нөгөө моторын deployment одоо батарейгаа хизээ өгж хизээ яах уу тэгээ мотороо хэрхэн одоо нөгөө 100% нь ажиллуулах уу гэдгийг Макларен ойлгосон. Одоо ойлгоцсон. Одоо Мерседес шиг ойлгосон. Гэхдээ тэр нэг 2 уралдааны дараа хоцорж орж ирж байгаа. Одоо ялгаа болохоор өндөр хурдтай, бага хурдтай эргэлтүүд дээр байна. Тэгэхээр downforce-ийн асуудал, мотор талд бол яг одоо тэнцээд ирсэн гэдэг. Дата харагдаж байна гэсэн мэлээ. Гаднаас нь ажиглахад гэж. Харин яг үнэхээр хүчтэй гэж орж ирлээ тий. Гинт ерөөсөө одоо өмнөх уралдаан дээр гарч чадаагүй тэрний өмнө нэг яваагүй. Тэгэхэд сая одоо practice 2 дээр Пиастрин нэгт орсон биз тий. Тийм эс. Тэгэхээр яг энэ дээр quali дээр жишээ нь одоо энэ уралдралын Mercedes хамгийн ойрхон ирсэн юм байна шүү дээ. 0. Тийм эс тий. Ferrari бол дандаа л 0.6 7 8. Уул нь 2 дахь юм. 2 дахь Тийм байна. Тэгээд манай Discord дээр нэг хүн за нөгөө өөрийгөө танилцуулсан чинь сэтгэл зүйч мэрэгжилтэй гэсэн байлаа. Тэгээд Макларны фэнүүдэд үнэгүй юу яаш. Манай энд Макларны фэнүүдэд үнэгүй сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ гэдэг. Nice. Хэцүү ахaltaа ингээл авраг байж байгаа шууд баг гээл бүр орс сургал старт байхгүй унахлаар бас нөгөө хэцтэй уралдааны дараа тийм комент ивэрчтэйсэн. Тэгээд доор нь хүмүүс юу арай гэдэг. Нийт бол өнгөрцөөсөн. Гэхдээ яг нэг эдгэн 71-ийн дотор те. Макларен эргээд ирлээ. Одоо нэг юу яаж байгаа вэ? Газрын зөрүүл дээр гарч эхэлж байгаа. Өмнө ч нэрөөсөө байхгүй л шүү дээ. Ордоос те. Нэг номер мөрөгч баг хараагүй. Би сая харснаа. Оо нэрэ тийш гэж бодсон. Өнгөрсөн жилийн аварга байгаа те. Нойрос байгаа гэдэг. Тэгвэл энэ дээрээс шууд нэг асуулт асууя. Бенз ер нь гүйцэтгэдэг машин бол тарж байна. Харин тийм. Боломжтой юм шүү. Бенз одоо нэг амар ингээд исэн бас яг бид нар яриалгаа шүү дээ бас нэг юмаа жоохон дардсан нууцсан байгаа гэдэг. Тэгтээ санийхтэр бас арайч тэгж яагаагүй хаа. Нэг бол зүгээр Макларен ингийн тооцоолоогүй тэгэл өмнөх юмар орж ирсэн. Хардууд хөөгдөж аваа сарч гэдэг. Одоо нөгөө сейфнес номоо гаргаад иртээ. Цаана нууцсан. Дараагийн нэг конопад арчих.
Дараагийн бол нэр сарын дараа. Сарын дараа болно. Тэгэхээр шин тэгээ тэрэн дээр Майами дээр яаж орж ирэх үү? Тэрэн дээр бас нэлээд сонирхолтой байна. Тэрэн дээр бас ойрхон байвал за тэгвэл бас шал өөр юм боддог байна. Юунууд бас тгээ яриад лээ. За одоо нүг арай нэг юм инженерийн мэдлэгтэй гараад тэ. Бенз ялангуяа ингээд одоо олон машины одоо сая бол Рассел нэг хэсэг Leclerc юу Piastri гэдэг ард нь гэдэг ойролцоо одоо хоёр дахь машинуудын ард ингээд пакин донд яваад тэгэхээр ер нь жоохон машинаас явахгүй гэдэг. Тэгж яриад л. Тэгээ бас Антони чинь 6 дор орсон. Рассел 4 төрөөс нэлээд удаан байсан тий. 10 хүртэл баг ард нь байж байгаа. Тэгж нэг гүс төрүүлсэн мэт. Тэгээд яг хаа юун дээр яалтч нөө мотороор юун дээр л төрүүлсэн л дээ. Кими бол чулуун дээр л төрүүлсэн дээ. Тэгэхээр нэг тим яриад илээ. Тэгэхээр ингээд эндээс юу үнслээд хэлэх гээд байна гэхлээр нөгөө нэг за Мерседес бас ч тийм амар хол тасраагүй юм шүү гэдэг. Яг мэдээж quali дээр бол мэдээд тасарсан байгаа л да тий. Яг нэг ингээ гоё цэвэр уралдаан дээр ганцаараа ингээд тэнгууд уралдаан дээр гаргалаа нөгөө багууд нь үүдээ ард талд ингээ слипстрим хийгээ те ингээ яваад талаар бас нэг тийм хол биш. Байж болохоор ойрхон те. Наа чин бол бид нөгөө юуны нөгөө харамсах 7 үеийн хүлэн зөв үе шатны яг нөгөө одоо нөгөө баргенинг гэдэг юу юун дээр явж байгаа юм шүү. За яг та нар коллег бид нар уралдаа ихтэй авчи дундаа хийчихэл гайг юм шүү. Бөөндөө ярьж байгаа. За яаж хийж байгаа нь ардаа оруулт. Би гоо аха сая Раслийн азгуутал тэгээд тэр тохиргоо фейлдэг болол гүцэтгэх байхаа гэж. гүцэгдэх байх гэж. Сая Макларен 100% хийсэн Кими яг зөв тохирон таарсан те. Гэтэ ер нь гүцэл хийсэн шүү дээ хойноос нөгөө тийг бол те. Тэгээд Piastri ч гэсэн Rast гүцчих байсан баг. Зүгээр одоо safety carгүй байсан ч гэсэн бич бодоод шүү дээ. Тэгээд яг л Mercedes 1-2-ороо дуусгасан болов. Зөв тохиолдолд л ингэж яваад байгаа тийм. Би бол найдахгүй нэг. За үзэгчтэй та бүхэн бас юу гэж бодож байна? Одоо Маклар эргэж ирсэн үү? Макларен гэхдээ одоо ер нь Ferrari-тэй 2 дугаар байраа үзнэ гэж байгаа юм шүү дээ. Ер нь бол тийм л болчихлоо шүү дээ. Нилээн том жинтэй үг хэллээ шүү дээ. За бид байгаа шүү. Байж байгаарай. Orange өнгө. Энэ дээр бас миний нэг анзаарсан юм Макларен одоо нэг эхний хоёр уралдаанд Ferrari-гийн нэг ганц илүү байсан юм старт байсан шүү дээ. Өчигч Piastri тэрийг нь хийчихлээ шүү дээ. Тийм. Адилхан зүгээр сап гэл адилхан л гараад пак гэл Leclerc ингээл хоёулаа урд зэрэг гараач. Тэгэхээр одоо нэг Ferrari-гийн бас нэг ганц нэг давуу байсан юм бас ингээ уусаа байхгүй болчихлоо шүү дээ. Тэр нь яаж Макларен хурд эхэлж вэ те? Тэрс байна уу? За яг юун дээр бол Piastri-гийн нэг реакшн хамаагүй урд байсан бэл. Кимигээс 0.2 эсрэг 0 идчихвэлээ. Тэр бол хамаагүй урд юм байна. Гэхдээ мэдээж нь юу машин гарч явж байгаа тийм. Машинаас нэг өөр юм өөрчлөгдсөн байлаа. Тэр нэг юу яриад штэ. Ferrari одоо тэгж хурдан эхлэхийн тулд жижиг турбо хийсэн гэдэг тийм машинда. Тийм яриад лээ. Тэгээд нөгөө топ спид нь одоо шулуун дээр хамгийн одоо топ багуудаас удаан байгаа нь Ferrari. Тэр нөгөө турбон жижиггүй учраас. Тэгээд турбон жижиггүй учраас эхлэхдээ одоо амархан хурдан иргэд илүү хурдан гардаг гэд. Тэрэн дээр одоо нэг тийм трейд оф зөрүү ингээд өгөөд нинийгээ болоод ингэсэн шийдвэр гаргасан гэд. Тэгээ Audi болохоор одоо бүх мотороос хамгийн том турботой. Тэгээд одоо Hülkenberg-ийн топ спид одоо хамгийн өндөр байгаа. Гэхдээ гараагаа ингээд амар муу хийдэг. Яцсан шүү дээ. Тэгэл overtake-үүдийн дандаа Hülkenberg төрөл яваад ингээд шулуун дээр нь тэгсээр хагаад нэлээд сайн урагшсан байл шүү. Тийм нэг юу байгаа юм бэлээ. Тэгээд Audi-гийн одоо хамгийн том проблем бас Mercedes шигээд гараа болцсон. Сая гараан дээр Bortoleto 9-р байрнаас шууд 14 рүү гарсан. Hülkenberg дахиад бас 5 байр шууд хойш явахраад байгаа юм билээ л дээ. Тэр асуудлыг одоо шийдвэл Audi бас нэлээд сайн юм шиг. Яриад юм л. За тэгээд би энэ гайхсан байхгүй одоо McLaren Mercedes 2 ойролцоо баймаар гэсэн чинь McLaren бүр үдийн өгчлээ шүү дээ. Тийм байна. Яг хоо сайн McLaren ингэж одоо сайжрах гэх юм уусгүй ийм байж байгаа юм болсон ч мэдгүй. Ингээ гинт одоо ингээд эргээд ирж байгаа шүү дээ. Энэ зүгээр ингэ найдлах төрүүлсэн надад зүгээр одоо бус багууд ч гэсэн одоо нэх амар холдог байгаа тэр яг зөв тохиргоогоо тий нэг зөв юм олоод ингээ бацчих юм бол
ингээ өсрөнгөө хөгжил гарч иж магадгүй. Ялч биш энэ коммунизмыг алхсан. Өсрөнгөө хөгжил гайхгүй юм байна. Тэгээд бас тийм нөхцөл байдал үүсвэл бас гоё сонирхолтой болж магадгүй. Тэгэхгүй одоо багууд их багууд ер нь л баг юмаа сайн ойлгохгүй гадаг шүү дээ зарим юм тийм. Асуудал байгаад тэрийг яаж хийдгээ мэдэхгүй бүгд л тэр нэг жижигэн дор дорол юмнуудаа хийгээд байгаа. Яг машин нэг тийм хөгжсөн юм байхгүй. Тэгээд улирлын дундуур ч юм уу одоо дахиад нэг хэдэн уралдааны дараа багууд ингэж илүү гоё ойртоод ингэж дээшлээд эхлэх юм бол бас сонирхолтой болж магадгүй. Гэхдээ мэдэхгүй. Нөөц болцоо их байна те одоо бүгд мэдэхгүй байгаа учраас те. Энд дээр яг ургуулад нэг юу ярьж нөгөө нэг юу байгаад байгаа шүү дээ. Моторыг нэг хэмжээд тулгаа яриадсан да. Миний санаж байгаа 84 үзүүлэлтэр ч хэмжээд тэгээд 2% хоцорж байгаад нэг ахаад мотороо янзлах эрх өгдөг гэдэг. Тэгээд тэр нь болохоор нөгөө нэг улирлын ихэнд тохирсон юм. Эхний 6 уралдаан явсны дараа эхний хэмжилтүүдийг хийгээд тэгээ 2% ард байгаануудад нь одоо стандинг буюу мотороо одоо ингээд одоо хөдөлгөөнгүй гэдэг юм. Юу гэж хэлэх вэ? Стандинг гэдэг юу шинжлэх боломж өгдөг гэдэг. Тэрийг одоо 2 уралдаан байхгүй болсон юм чинь наашл үлээ гэдэг юм байна. Заавал нөгөө 6 сар гэхгүйгээр одоо 6 уралдаан гэхгүйгээр наашл үлээ. Тэгээ энэ дээр одоо нөгөө нэг амралтын үеэр бас ярих юм тэр юм билэ. Тэгээ яг үзэгчдэд тодруулаад хэлэхэд ерөнхийдөө ингэдэг нөгөө нэг тэргүүлж байгаа буюу одоо Mercedes-ийн гаргаж байгаа хүчин чадал хурдаас одоо өөр юу хийдэн жоовл мөөвл те тэр болгоныг хэмжээд 2% юм уу ингээд хойно хоцорж явах юм бол тэр баг нь одоо мотороо сайжруулах эрхийг өгдөг юм да. Тэр нь мэдээж гэхдээ ингээд 2% нь одоо юу гэдэг одоо төсвийн хязгаарлалтнаас гадуур жоох юм засах ч гэдэм юм те нэг тиймэрхүү. Тэгээд гадуур нэг тэдэн километр мотороо ингээд явж ахад тестэлж үзэх ч гэдэм нэг тиймэрхүү яваад. Тэгээ ахаад 6 уралдаан өнгөрсөний дараа ахиж хэмж үзээд тэр нь 2-оос бүр 4 болох юм бол илүү ингээд боломж өгдөг ч гэдэм юм. Тийм юу байгаа. Тэгээ тэрийгээ бас эргэж харах юм болоод байгаа юм шиг үлээ. Ягаад тэгэхээр одоо угаасаа л ойлгомжтой шүү дээ. Мерседес угаасаа илт биш үү? Мотороор л идэж байгаа. Тэгэхээр одоо энийг эрт хэмжийе гэх. Тэнгүүт мэдээж нэг баг өгүүлэгчтэй. Гараад анх ярьснараа л үзье. Тэгээд бас түрүүний хэлдэг шиг нөгөө одоо safety те одоо батарейгаа яах вэ гэдгээс гадна за тэгвэл энийг бас ахад давхар хэмжиж найшлуулад хэмжээд ингээд шинжилье хүчин чадлаа нэмэгдүүлье гэх нэг ийм бас яриа явагдах юм байна. Тэ. Эрэнд бол тэгээ одоо нөгөө үзэгчтэй дахиад л хэд нөгөө бүх юм төгжчихсэн байгаа шүү дээ одоо моторын те сайжруулалт. Одоо ингээд нэмж юм хийхгүй сайжруулахгүй одоо ингээд үлрэл эхэлсэн те. Одоо энэ мотороор одоо 32 он болтолч те 30 он болтолч илүү төгжчихсэн. Тэгэхээр тэрийг одоо хууль ёсны дагуу одоо ингээд сайжруулах боломж те. Одоо өрсөлдөөнийг илүү ойртуулж бид нарт олон мем үзүүлэхийн тулд формула одоо спорт гэдэг утгаараа те ойртохыг зөвшөөрдөг. Юу юм биш үү? ADO гэдэг юм байна. Тий, Additional Development and Upgrade Opportunity гэдэг юм биш. Нэг аудио гэдэг чинь нэг амар урт байсан. Тэгээд 6, 12, 18 дугаар уралдааны дараа хэмжилтүүд хийгээд тэгээд шийддэг. Хэвээр юм байна. Тэгээ бас нэг хардталт нь одоо наатганд чинь бусдыгаа 2 руу оруулахгүй гэд Mercedes одоо эхний 6 уралдаан удаан байгаа гэж. Харин тийм ээ. Ягаад байгаа юм бэ? Яриа та хардаад байгаа. Тэг хардах хэрэгтэй байсан. Нөгөө талаас хитрхи ойртолчихгүй тэгээд төрөлх хэмжээнд нь бариад байж магадгүй. Яриад юм биш үү? Нийт 24 одоо моторын эд ангиас сонгоод нёгийг л янзлах хэрэг. 4-ээр хоцорч явла тэр нь арай их болдог ч юм тий 2-3 юм олон юм шинжлэх боломж өгдөг тийм байна. Тэгээ хамгийн их нь одоо 8 буюу тэрнээс дээш болох юм бол тэгээд бүр нэмэлт юу гэх юм байна л да. Одоо мотор наач шах. За миний шал хэрэггүй нэгсэн. Ер нь болох уу? Тийм хэмжээд очих юм шиг үү? Тэгвэл нөгөө манай Discord-ны сэтгэл зүйчтэй болцоо. За дараагийн одоо ингээд бүгдээрээ гоё сайхнаа баг яриад дуусчуу да тий. Тэгээд гоё сайхан дотор нь Pierre Gasly орж байгаа. Тэгээ Pierre Gasly-г Liam Lawson, Pierre Gasly тэгээ Gasly versus Verstappen гэдэг тоонод гараад ирсэн мөлий 4-0 гэдэг. Энэ жилийн 4 квалид Verstappen дандаа Gasly-г хойно орсон гэдэг. Тэгээ уралдаан дээр сая бас Gasly гүйцэж чадахгүй саргаад.
Verstappen. Газли бас 8 дорсон. юу гэдгэлээ Leclerc шиг бас хамгаалахтаа бас дайжгүй те. Ер нь бас гайгүй аюу гоё сайн нисгэсэн гэсэн тийм. Цэвэрхэн үлдээ болно. Ер нь тэгэл quali сайн идэг жолооч нар шинэ хамгаалаад сурчдаг шүү. Leclerc одоо 9 жил муу машинаа урд оруулчаа дандаа хамгаалсаар байгаа. Амар дуршлагтай болсон. Яа энэ Максийн гомдлсон юм зүгээр батарей л гэдэл шүү дээ. Яг ингээл гүйцэл ингээл батарейг болчихдог. Тийм тэгэл тэр нэг одоо Алонсог хийсэн үлдээ л тийм. Гүйцлээ эргээд урд нарангууд нь заа бай. Ингэцэл дээрээс батарейг болоод ялагдаад исэн л гэх тийм юмшсан. За тэгээд энэ уралдааны одоо losers гэх юм те. Одоогийн байдлаар хамгийн том лузеруудын нэг одоо Red Bull болчиход байна уу? За топ 4 баг гэж ярьдаг байсан бол одоо топ 3 баг болоод тэгээд үлдсэн багийн хамгийн сайн одоо best of the rest гэдэг нь Pierre Gasly Alpine болчихлоо. Тэгээд нөгөө багуудын онооны жигсаалт Alpine Red Bull-ыг гүйцсэн мөлий. Тэгээд 5 дугаар байранд ороод 4-т Haas явж байгаа. Тэгээд Red Bull 6-ад орж ирсэн мөлий. Racing Bull Red Bull 2 хурж байгаа мөлий. Тэгээд Pierre Gasly оноо авсаар нэг Alpine юу Haas 4-т байгаа юм шүү дээ. Тийм. Nice. Гоё Ferrari. Тэгэхээр бас нүүн одоо Alpine-гээ сайн явж байгаа нь бас бензин мотортой бас холбоотой байж болно тийм ер нь л тийм. Нодлон угаасаа хэлээдс тээ. Манай мотор зүгээр хог байсан учраас бид нар ийм байдалтай байна. Тийм. Тэгэл салсан гэдэг. Тийм. Яг саяны нөгөө мотор сууг байдаг юм байдаг гэдэг чинь анх Alpine дээр л би мэдчихсэн шүү дээ. Жилийн өмнө ч үлээ. Alpine мотор муугаа учраас ийм шинжлэх боломжтой. Уул нэгээд цаасан дээр нэг хитгэн морины юм шүү дээ. Тий 10 морины хөвгтэй шүү дээ. Гэсэн мөртлөө ингээд зүгээр уралдаан дээр бүр амар харагддаг. Тий зүгээр хажуугаар нь зүгээр. Франц мотор, Герман мотор хоёр. За тэр яхаа тэгээд Red Bull-ийн талаар Mekis одоо нөгөө түрүүн хүн гараа явчлаа. Тэгээд Mekis-ийн өнгөрсөн жилийн амжилт ер нь Horner-ын хийсэн юм байсан юм шүү. Одоо тэгээд яг ажиллаа хийх болсон ч одоо Red Bull балраад байна уу? Үгүй энэ чинь эсэргээрээ юм шүү. Horner-ын юм чи одоо явж байгаа юм шүү. Mekis чи дундаас нь орж ирчээд чи хамгийн эхэлцсэний дараа л орж ирсэн тэ. 6 сарын дотор машин бүтэнэ гэж юу байсан. Чи Horner-ын хог явж байгаа. Тэрийг юм болохгүй Макс алдчихгүй шиг ингээд засаа явчих гэж. Ял дэгчлээ ч. Энэ Horner-ын юм бах уу? Mekis ирээд яаж 6 сарын 7 сарын дотор юм машин ихвтэй. Тэр нэг яг Ford өөрсдөө хийсэн мотор ч юм уу те тэр нь бас яг хүснээр нь ажиллахгүй ч юм байна. Бид нэг бодож байгаа хүчийг гаргахгүй. Тэгээд дээр нэмээд батарей арай хурдан дуусаад байгаа юм санагдаад байгаа юу? Арай ч тэрний ягж байгаа хүч баг уу? Максын яриагаар тэгж л ойлгосч юм. Бус багуу зайхан ингээд дүүргэж байгаа нь бол ингээд адилхан л баг те. Тэгтээ нөгөөт хилэг хурдан дуусгаад байгаа юм. Нэг бол нөгөө Макс жоохон бас ингээд гიშгээд ингээд тэгээд дуусгач байгаа юм мэдгүй. Яриас нь би бас нэг яг тэгж ойлгосон. Батарей нарай л хурдан дуусаад байгаа. Үр ашигтай байдал муу. Тийм. Үлж байгаа. Ингээд дүүрсэн ч гэсэн гаргаж байгаа энерги нь жоовл нь бага. За тэгээд ганаа хэлсэн те Red Bull одоогоор тэгээд дөнгөтэй үүдтэй юм харагдахгүй байна. Гэхдээ хажаар байгаа юм шүү. Хажаар бас гараагаа муу хийгээд сая тэгээд quality-га сайн хийсэн ч гэсэн тэгэл ард нь л орцсон л л. Тийм. Би бас батарейгүй болцсон гэд тэгсэн мэлээ те. Уралдаан дээр би яг ингээд батарейгүй болоод хүмүүс намайг гүйцээд эхэлсэн. Тэгээд 4 байр алдсан. Тэрнээс хойш яг систем эргэж ирээд ингээд гоё болсон. Яг явсан. Гэхдээ дунд нь бас асуудал гарсан. Гинтл батарейгүй болчихсон гэдэг. Тэгсэн мэлээ. Racing Bull Max нэг quality дээр те Lindblad Q2 Q3 руу оруулахгүй бассан. Тэгээд одоо баг Red Bull-ийн нөгөө юу багасаа илүү муу байж тээ. 2 дахь багасаа да. Sister team гэдсэн чинь үгүй байж тээ гэд. Тэгээд байгаа. За тэгээд Red Bull-ээс нэг ч их яриад байгаа юм байхгүй тий. Муу байна одоо өөр юу ялтай лээ. Муу байна. Одоо тэгээд угаасаа юу ажиллаж шүү дээ. Энэ жил Max-ыг бас дахиад подиум дээр гарахгүй гэж юу нь бол магадгүй. Байдлаараа байвал. Ямар нэгэн одоо юу гэдгийг энэ бол тийм Kimi шиг юм аз тохиолдлоор тий.
Нэг яг Пергаслиц нэг Монза төрүүлдэг үзлээ л дээ. Бас нэг тохиолдол. Тэр шиг иймэрхүү юмар төрүүлдэг юм бол яг одоо өөрийнхөө хүчээр ер нь бол төрүүлэх байтугай зүгээр подиум дээр нь бол гарч чадахгүй. За тэгвэл нэг төрөө нэг эхэлж байгаа Макс буцаж ирнэ гэдсэн шүү дээ. Тэндээ тэгсэн юмсэн. Нэг уралдааны дараа ярилцлага өгсөн мэт. Тэгээ нэг сэтгүүлчдийн нэг үлгэж авсан юм болохоор за ерөнхийдөө энэ байдлаараа ер нь баг юу юм уу. Зодог тайлаа. Тий зодог тайлаа тий. Тэр талаар бодож хэлж байгаа юм шүү тий. Би одоо ингээд 4 удаа төрүүлсэн тий. Төрүүлж үзээгүй биш. Нэгт, хоёрт одоо хүүхдтэй хэлц тий. Өөрийнх нь хүүхдтэй тий. Хоёр хүүхдтэй. Гэр бүлээ зарцуулсан надад цаг хэрэгтэй. А дээрэс нь ингээд уралдаанаас би ингээд ямар нэг кайф авахгүй юм нэг балаа дөрмтэй тий. Ийм балаа машинтай. Яг хожижсэн ч гэсэн хэрвээ ийм машинтай бол би бас адилхан л хэлнэ гэж тэгдэж байгаа. Тэгтэл мэдээж ингээл хойно ингээл балаа юмнаас болоод ингээд батарей те өөрийнх нь юунаас биш ингээд батарейнаас болоод ингээд хойно яваад тахлах хүн бас юу алдагчлаа байх л та. Мотивашн нэг тийм те нэг юу гэдэг л ер нь мохот. Тэгээд тиймэрхүү ярьцлагаагаар тэгээ ер нь ингээд энэ үйл дуусгаад юу нь явна ухааны эс юм уу та. Тэрийг үлгэж аваад яриад л те. Энд ч одоо хамгийн гол нь юу байдаг вэ? Одоо юу гэдэг юм машинаа яг одоо өөрийнхөө хүснээр барьж чадахгүй. Машинаа өөрийнхөө хүснээр явуулж чадахгүй. Яг тэр хүн чинь тийм үстэй одоо машин өөрийг нь авч яваад байгаа тий. Харин тийм одоо юу гэдэг тийм чулуун дээр ингээд яг үнэхээр ингээд тултал гიშгдсэн байхад нүүт зүр өөрөө удаашраад ингээд байна. Тэр нь гэхдээ гол нь тэг зэнгэлтэй өөрийнхөө хүслээр биш. Одоо би одоо зэнгэлмээр байна гэж одоо дарж зэнгэлдэгч биш тий. Зүгээр ингээд одоо софтверээр нүүт нь өөрөө зэнгэлээд ингээд удаашрал. Хаад тултал гიშгдсэн байгаа нэ заавал араагаа буулгах шаардлагатай болцсон. Одоо тиймэрхүү байдлаар одоо яг уу дээр нэмээд урд байхгүй байгаа тийм байгаа л баг л та. Тэгтээ тэгээд хойно байгаа тийм нэг яа одоо энэ яг бачуурцсан л яваад байгаа. Тийм яг айл нь одоо ганц Макс гэхгүй одоо Макс одоо том нэртэй учраас Макс яриа илүү их гарч ирээд байгаа. Зүгээр нөгөөд нь одоо яг ярих юм бол нөгөөд нь яг адилхан л юм ярих баг. Энэ одоо регуляшн солихгүй бол одоо зодог тайлна гэж юу гэж бодож байна. Эдний бодлоор угаасаа тий. Тий ааш за характерын хадгалж чадхал баг зүгээр. Өөрөө мэрийг хамаагүй зүгээр. Гэрэлт угаасаа төлөх юм гэдэг. Заалт байгаа юм шиг л шүү дээ. Одоо хідэн уралдаан чи хэсэг хугацааны дараа одоо 1-2 ч байхгүй байх юм бол тийм байхгүй байх юм бол одоо энэ гэрээгээ цуцлах хэрэгтэй гэсэн үг. Удаа хугацааны гэрээнд тийм оруулсан болохоор баг байж болно гэдэг хэлчихсэн юм байгаа шүү дээ. Яахтар яахгүй хөө миний бодлоор л бас арай болоог байх л гэж бас нэг 2 жил 3 жил харах байх. Ер нь бол тэг өөртөө нэг юм амжилт болоо би хөөхгүй гэдэг чинь тий. Тэгээ сая бас юу яасан юм шүү те яг хуу ер нь илүү ихт бодогдож эхэлж ийн гэснээс яг одоо бол зодог тайлна гэж яриаг үстэй. Ер нь тэр хугацаа ингээд найшлуулж ийна тий одоо тэр зодог тайлах хугацаа ингээд ойртоод байгаа юм болоод байвал би яг одоо яг ингээд гоё надад бол нэг тааламжтай биш байна. Тэгээ тийм учраас ингэж удаан байснаас ер нь тайлсан дээр гэхдээ яг өнөө маргааш шүүж зүгээр миний бодсон тэр одоо хугацаад ингээд наашилж ийн байдлаар тийм ирсэн шүү дээ. Би л тэгж ойлгосон. Одоо гэр бүлдээ илүү цаг хугацаа одоо Формула 1-ээс илүү баг одоо ийм байгаа учраас Формула 1-ээс илүү тавих юм надад гараад ирлээ. Илүү их болчихлоо. Нөгөөтөнд анхаарал нь илүү чухал болчихлоо гэдэг юм. Яриад тахлаа л тэгэл нөгөөт нь өвлөгжил байгаа л да. Макс одоо юу гэж ярьсан байсан тийм одоо том нэртэй. Одоо Формула 1 Максыг алдчих юм бол бас л бас амар том гарч штэ тэр чинь тийм. Нэлээ олон үзэгчд үзэхээ болж эхэллээ шүү дээ. Сонирхохоо болж юм. Нөгөө босон серийнүүд нь одоо юу хэлж эхэлнэ шүү дээ. Тийм. Гавар гаваад нөгөөх нь юу явчихвал те Макс нь GT Endurance руу явчихвал. Тийм чинь оролдоод одоо тэнцэн одоо яг машиныг өөрөө хүснээр бариад байгаа юм чинь тийм үү. Тэ яг хүснээр нь яваад байгаа учраас тэр чинь тийшээ орчих юм бол хүмүүс бас тэрийг бас үзэж эхлэв шүү дээ. Бас амар. Тэрний мөнгө төргөжсөн нэлээ. Тэгэл нүүр царайч гэсэн юм. Тэр нь авчрах гал бөө юм болох бах те. Тийм шүү дээ. Манараа орооч гэл. Зя за өнөөдрийн яг надад байгаа сүүлийн сэдв гэх юм бол Астон Мартин бас лузерүүдийн нэг юм те одоо өөрсдийнхөө хувьд бол нэг том одоо амжилт те одоо уралдаан бүтэн дуусгаад явсаар байгаа тойроод дуусгасан. Алонсогийн хувьд тест тий Алонсогийн хувьд тэгээд сая нөгөө жичиргээний асуудлаа засцсан. Гэхдээ зассан юмнуудаа сая хийгээгүй гэсэн шүү дээ.
оруулж Жиргээ бол шин. Майами дээр байхгүй болно гэсэн. Тий. Жижигээ тийм тестэлсэн тэгээс ер нь бол ажилласан болсон. Гэхдээ саяны машиндаа бол хийж уралдуулаагүй. Тэгээд дараагийн уралдаанаас тэр байхгүй болно. Тэгээд одоо тэр болгоныг ардаа орхиод нөгөө нэг машина хурдан болгох тал дээр. Одоо найдвартай ажиллагаа бол хойно ноцрлоо гэж яриа өгдөг юм лээ. Одоо перформанстай бид анхаарч эхэлнэ гэж яриа өгсөн байсан. Тэгээд Алонсогоос цаа ингээд зүв рүүгээ ингээд нэг том алхам хийлээ гэсэн чи харин тийм. Гэхдээ цаашаа бид нөөш олон алхам хэрэгтэй байна гэдэг. Тийм яриа өгсөн юм дээ. Машина засаж одоо яхаас гадна Алонсог зөв тийм машина тасгаж байгаа юм. Эхний хоёр уралдаан заа чи арай жоохон нэмээд тойрог нэмээд надад жижигч нь хөрөлдөхгүй гэдэг. Тэгээд тэрэнд нь өөрөө бараг бэлтцээр байгаа. Сүүлдээ өөртөө тоохоо байлаа. За дуусгая. Юм дуусгаж. Сая тэгтээ анх удаа финиш хийлээ шүү дээ. Тий. Тэгтээ бас нөгөө Stroll машин бас өвдөрсөн юм л шүү дээ. Бас усны даралт. Тий, we have issue retire гэдэг. Box гэж дутчих шиг болсон. Тэгэхээр Stroll тэгсэн дээгүүгээс дуусах чадахгүй юм шүү. Гарны асуудалтай гэж. Тэгж асуусан мөлий. Та одоо ингээд таны эрүүл мэндийг бодоод баг зогсооч юу эсвэл машин чи өвдөрч үү гэсэн. Машин өвдөрсөн юм байх уу би явуул гэсэн. Тэгээд л Aston Martin-ыг Cadillac үүсээд байгаа. Тэгээ Cadillac Miami дээр бас маш том апгрейд ирнэ гэж л Америкт тийм. Тэгэхээр одоо бас бид нар ойртмоор байна. Перес тэгцэн л шүү дээ. Би саяд нөгөө Альпин хааси чинь бүксийг хараад бас гоё уралдлаа шүү. Саяны уралдаан гэдгийгс. Хойноос нь би бол ингээ хараадсэн. Гэтэ ингээл харагдж байгаа л ингээл холдоод байсан л та. Тэгээ одоо ингээд дагаад явдаг те болмоор байна гэдэг. Тийм ярьсан лээ. Хин уралдааны дараа бас тэгсэн байсан баг шиг нэг за Miami Grand Prix дээр бол ингээд championship шинээр эхэлнэ гэдэг. Тэнгүүд нөгөө хүмүүсээс ингээл юу бол ингээл амар апгрейд авчирч байгаа. Миний юуг та нар буруу ярьсан ойлгосон байлээ гэж залруулад би яг зүгээр ингээд бид нар ингээд сайжирна. Тэгтээ бас багуучсан сайжирна. Тэгээд нэг тийм ярьсан байлээ. Гол нь зүгээр юу яриад байгаа нэг Ferrari ч бэлдсэн апгрейдүүдээ сая бас хойшлол саргаад Miami дээр бүгдийг авчрахаар болоод байгаа. Тэгээс тэрэн дээр бас их юм найдлага өгч байгаа юм уу даал гэж харсан шүү дээ. Шинэ моторт нэрх юм биш бас тий. Тий. Бас нэг янзлцсан юм байгаа юм шиг үлээ. Сайжирсан юм. Тэгэл 1 сар тий 5 сар хүртэл хэдүүлээ. Хүлээх үлдлээ дээ. За. Юу яачих гэсэн чи харин ажиллахгүй л тий. Харин тийм prediction fantasy-га ярьчих гэсэн чи ингээд сайт нь даун болчихсон ерөөс юу ч харагдахгүй. Би ер нь өдөр харах гээд болохгүй. Болтол засагдаагүй байна. Тэг бити ярьлагч байгаа юм. Дөнгөж сая би нэг мэдээ харлаа. Юу Red Bull юутай гэр хийж байгаа юм. Adidas-тай. Adidas-тай болоо да. Тийм. Ирэх жил байсан юм. Тийм л биш байна. Одоо нэг жагаан. Юу л Benz. Benz. За. Benz дээр гайгуугаад тахлаар за гайг байгаа юм. Russell Max хоёр ингээд уулзсан шүү дээ. Рекламны зураг алтан дээр. Adidas-ын зураг шүү дээ. Яа. Нэг Mercedes-ийн нэг влог шиг юм орсон юм уу да. Нөгөө Японд зориулж гаргасан ийм хувцснууд өмсө зураг авалтанд ороод тэгээд Toto, Antonelli, George 3 ороод. Тэгээд тэгшин чинь Antonelli ингээд талжгнаа л тэрнгээр. Тэгээд Toto сүултээ уурлаад за одоо наадах бол. Ихээс энийг дуусгах. Сүултээ бүрээ жинхнээсээ камер дээр уурлаад дэмжлэг гарцлаа шүү. Цаг хурдан энийг хийгээд одоо явцгаа игээд. Тэнд Антонелли тайлжгнаа. Яг зураг авах гот нэг Раслын тип позыг аваад Раслын савж жанаар игээд. Тэгэл нэг камер чинь ингээл тэр амин хүмүүсний инээгээл тэгсэн чинь Toto шүү дуурлаа. Дарааснаас төгд. Зүгээр ялахгүй. Тэг чинь үнэхээр жоохон хөөгдөл байгаа шүү дээ. 19 дээд чинь тий үнэхээр хөөгдөл байгаа шүү дээ чаас. Тэр нь яг бүр амар юм нөгөө контрасттай харагдсан шиг байлээ тэр бичлэг. Тэр би яг үзээгүй л дээ. Гэхдээ тэрийг нөгөө хүмүүс тастаад оруулчихсан. Наатга зогсоо. Формула 1 төрүүлж мөрүүлээ. Харин тийм баахан мим гарч ирж тээ. Энд хүмүүс 19-тэй дэ нэг 2 төрүүлж чинь би 19-тэй дэ өглөө 10-аас босох гэж зовдөг байлаа гэдэг. Нэг Чингис хаан таны насанд төр гэдэг шиг. Тийм баахан харьцуулт яваад эхэлсэн мөлий.
За. За. Ингээд энэ хүртэлтэй бидрийг үзсэн үзэгчтэй баярлалаа. Тэгээд манай бас 1000 хэдэн зуун үзэгч дундаас те бас нэг алдартай үзэгч. Лекцор 2К бас бидний талаар те. Стрим дунд дээр дурдсан юм уу? Тийм стрим дунд дурдсан байлээ. Тэгээд W Lexor. Чиний хэлдэг өөрчилсөн те. W үзчихвэл те бас маш их баярлалаа. Тэгээд бид гур бас чамаас үзэх дуртай. Ялангуяа манай ганаа. Би амар хөвгөлтэй нэр би бүр үзэл энэ хошиг энийг л гооцсон. Би бас YouTube-ийн нөгөө бичлэгүүдийн үздэг. Тасаад яатсан бичлэг. Яг стримийн бол үздэг. YouTube-ийн бичлэгүүд нь бүгдийг үздэг. Тий. Стрим хандж юм алчмаар илүү биш үү. Яг стрим үзээд нөгөө эсвэл хашиг үзээд нөгөө яжлаа. Хэдэн илээгээр тооронд нийлж өөрлөө илэрж гэж байгаа чи. За зэл. Тэгээд бүгдэнд нь энэ хүртэл баярлалаа. Дахиад лайк, share, subscribe. Тэгээд манай одоо нэг бид гурав watch party хийхээ ингээд юугаар зардлаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрийгэ болол баг хамгийн ойрхон Facebook-ээр ч юм уу одоо пост мост оруулах бах те. Тэгээ манай Facebook-ыг олоод бас Twitter-ыг олоод бас follow хийгээрэй. YouTube дээр 1000 сабтай одоо манай Facebook-ын дээр ч одоо 200 эд мэд жоохон бага юм л ч те. Тэгэхээр тэр юмнаас хоцрохгүй байх юм бол Discord, Facebook, одоо Twitter одоо бидний social аккаунтуудыг бас давхар дэмжээрэй. Баярлаа. Тэг яг нэрээрээ хайвал бүгд дээр олдох бах гэж бодож байна. За тийм байна. Тэгээд бид гураваас үзэхэд хамгийн хэцүү 3 уралдаан дууслаа тий. Тий. Үзэхэд хамгийн хэцүү уралдаан тий. Одоо Америк ч юм бас гэхдээ айгуу л. Америк орой шүү дээ. Орой гэдэг. Яг гоё орой. Яг актив үеэр тарах юм дээ. За. Лас Вегас л жоох хэцүү та. Тий. Үрээр болчихдог бас. Тийм шүү дээ нэр. Тэгээ одоо 1 сар байхгүй. Тэгээд анаас болоод гэхдээ тэр хооронд 1 дугаар орно гэж амлаад байгаа. Тэгээд тэрэн дээр та бүхэн бас асуулт ярмаар байгаа, яриулмаар байгаа зүйлсээ бас комментээр үлдээгээрэй. Харамгүй бичээрэй манай коммент. За. Дүрт. За тэгээд дараагийн дугаар хүртэл тэр баяртай. Таалан сууж. Юу гэдгүүлээ? Тоглон цаа таалан хоёроос та бүхэндээ баярлаа гэж. Баяртай. Баяртай.